Knock, knock, knock. Weekly recap time. Hi манайха ингээд та нартайгаа finally дэрийн тухай биш шал өөр бичлэгээр уулзах гэж байна. Та нар маань дэрэгээс салах чаашгүй гэн би ч дэрэгээс салах чинь. Гэхдээ өөр ямар ч арга байхгүй манайхаа. Би танараа комментиг харж байгаа. Зарим хүмүүс маань л да ингээл дэрийн бичлэгээ хийгээр хизээ дараагийнхан гарах вэ гэж байгаа. Зарим хүмүүс бас дэрэгээс одоос амар залхаж байна гэсэн хүмүүс зөндөө байгаа. Би ч гэсэндээ дэрийн тухай яриад амар залхаж байгаа. Гэхдээ манайхаа би амлсан ёсороо шүү хурлыг дуустал 8-7 хоногийн туршид яг ингээд үнэхээр гин буруутай гэж гарах нь уу эсвэл гин буруугүй гэж гарах нь уу те тэр хүртэл нь би мэдээллүүдээ хүргээд явах болно. Гэхдээ бас ингээд альмаар нь ингээд тэ толгоогоо жоохон refresh хийгээд тэ хэдүүлээ өөр зүйлийн тухай ярьцгаая заяа өөр ховжийн тухай ярьцгаая. Тэгээ ойрт weekly recap хийгээгүй учраас та бүхэндээ recap-а хүргэх гээд маш олон хувуудыг бөөгнөрүүлээд базаад аваад ирлээ. Тэгээд хэдүүлээ шууд weekly recap руугаа орцгоё. За тэгэхээр хамгийн ихний ярих гэж байгаа хувь болохоор feminism. Тэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн хоёр хүйсийг эрх тэгш байлгах гэдэг энэхүү үзэл бодлыг бүр ингээд хэдэн бараг 60-70 жилээр ингээ хойшлуулад setback хийгээ хайчихж байгаа ийм 3 эмэгтэйн тухай ярих гэж байна заяа. Тэгээ сошиал дээрх интернет дээр хүмүүсийн бодож байгаагаар болохоор одоо миний ярих гэж байгаа 3 эмэгтэйчүүд modern feminism тэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэдэг энэхүү хөдөлгөөнийг бүр ингэж үгүй хийж destroy хийж ингэж бодоод байгаа. Феминизмыг үгүй хийж destroy хийж байгаа эхний эмэгтэй бол Sydney Sweeney. Жүжигчин Sydney Sweeney, yes. Та нар бас гайхаж байгаа байх л та. Юун жүжигчин гэгүнтхэн яагаад ингээ феминизмыг үгүйгээд устгаад унаж байгаа юм бэ гэд тэ. Sydney Sweeney саяхан заяа Dr. Squatch гэд Америкийн soap хийдэг компани байхгүй савн маав хийдэг компани. Тэр компанид хамтарч байгаад нэг тийм маш сонирхолтой сонин содон тийм биеийн савнг худалдаанд гаргасан байгаа заяа. За тэр нь ямар савн байсан бэ гэхээр зүгээр л нэг тийм энгийн bar soap бол огтхон биш заяа. Энэ bar soap дотор нь яг савн байгаа штэ тэ хатуу савн заяа. Тэр савн дотор нь Sydney Sweeney-гийн усанд орсон баанных нь усыг ингээд туслуудыг нь тэр савнд оруулж өгсөн гинэ. Тэгэхээр Sydney Sweeney-гийн усанд орсон тэр баанных нь усаар тэр савнг хийсэн гэсэн үг байхгүй юу. Тэгээ тэрийгээ ингээд зарлаад 6 сарын 6-нд энэхүү савнгаа худалдаанд гаргасан байгаа. За тэгээд энэ савнгийнх нь нэр нь болохоор штэ тэ Sydney's Bathwater Bliss гэдэг юм нэртэй заяа. Тэр нь болохоор Sydney-гийн бааны усны таашаал bliss гэдэг чинь joy, таашаал энэ гэсэн үг заяа. Тэгээ ийм нэртэй ийм савнг худалдаанд гаргасан байгаа. За тэгээд энэ савнгийнхаа реклам Sydney Sweeney өөрөө тоглосон байгаа. Тэгээ энэхүү реклам сошиал дээр тавигдсанаас хойш, цацагдсанаас хойш л бөө юм болсон заяа сошиалаар. За тэгээд ямар реклам байгаа вэ гэхээр ингээл Sydney Sweeney өөрөө ингээл усанд орж байгаа байхгүй баан дотор ингээл усанд оролт гэснэ. Hello you dirty little boys гэж аахгүй. Сайн уу бохор хөвгүүд минь гэж заяа. Тэгснэ. Are you interested in my body? Wash гэж байгаа байхгүй яг тэгж хэлээ заяа. Are you interested in my body гэдэг чинь тэ миний биед ингээ сонирхолтой байна уу та нар гэж асууснаа тэрийг ингээ өөрчлөнгүүтээ body wash гэж body wash гэж биеийн савн гэлдэг тэ. Hello you dirty little boys. Are you interested in my body? Wash. Та нар тэ миний биед сонирхолтой байна уу гэснээр тэрийг өөрчлөнгүүтээ миний биеийн савнд сонирхолтой байна уу гэж тэгж байгаа байхгүй. Тэнгүүтээ oh you can't have it. Because this isn't for boys, it's only for men гэж байгаа байхгүй юу. Гэтэ та нар миний биеийг болоод ингээ авч болохгүй. Ягаад гэвэл эн чинь бол хөвгүүдэд зориулагдаагүй зөвхөн жинхэнэ эрчүүдэд зориулагдсан гэл. Тэгээд яг тэр савнгаа ингээ танилцуулж байгаа байхгүй юу. Well, you can't have it. Because this isn't for boys, it's for men. Sydney's Bathwater Bliss гэдэг заяа. Тэгээд Sydney Sweeney-гийн ингээ царай мариатай заяа. Тэр савн дээр нь та нар ингээ харах юм бол. За тэгээд энэ савнгаа тодорхойлж байгаа describe хийж байгаа энэхүү сурталчилгааныхын текст нь болохоор ингэж байгаа байхгүй юу. Experience the ultimate blend of outdoor serenity with refreshing notes of pine, Douglas fir, earthy moss, and a touch of Sydney's very own
bath water гинэ. За тэгээ тэр нь юу гэж нэ хэрвчтэй нарс. За тэгэнгүүтээ Douglas fir гэдэг нь би ингээ хайгаад үзсэн чинь бас л нэг төрлийн тийм нарс юм байна л да. Тэгээд түүнээс гадна газар шорооны үнэртэй хөвд. За тэгээд түүнээс гадна Сиднейгийн өөрийнх нь өвөрмөц одоо банны усны үнэр шингэсэн сингэнсэн үнэрт гадна орчны амар амгаланг төгс хослуулсан мэдрэмжийг мэдэр. За тэгээ яасан гэж манайхаа энэхүү савнаа ингээд 6 сарын 6-ны өдөр худалдаанд гараад тэгээд шууд sold out болчихсон. Бүгдээрээ ингээд зарагдаад худалдаалагдаад дуусчихсан байгаа байхгүй юу. Тэгээд яг хөө энэ компаниас нь хэлсэн юм байна л дээ. Одоо энэхүү савнг худалдаж авахын тулд штэ тий 18 настай байх ёстой гэдэг тийм одоо шаардлага тавьж байгаа юм байна лээ. Тэгээд ямар шохон хүмүүс одоо энийг худалдаж авч байгаа нь бол ойлгомжтой тий. Дандаа эрэгтэй хүмүүс л байгаа штэ. Ойлгомжтой. Тэгээд угаасаа энэ эрэгтэй хүмүүс зориулсан байгаа зү. Тийм учраас ингээд өөрөө Sydney Sweeney реклам дээр те Hello you little dirty boys энэ гэж байгаа те. Тэгээд энэ бол зөвхөн жинхэнэ эр хүнд зориулагдсан энэ гэхээр угаасаа target audience, the target одоо clientele нь угаасаа ойлгомжтой зөвхөн эрэгтэй хүмүүс байгаа. Тэгээд бүр эрэгтэй хүмүүс ямар амар тийм юм мөнгө өрдөг вэ гэдэг нь харагдаж байгаа байхгүй те. Шууд ингээд gone гэж байгаа байхгүй. Шууд ингээд худалдаанд гараад баалга болчихсон. Тэгээд энэ одоо савна нь болохоор нэг ширхэг $8 зарагдчихсэн юм заяа. Тэгсэн чинь зарим хүмүүс энэ одоо юунуудыг савнгуудыг нь худалдаж авангуудаа eBay гэ одоо тийм сайт гэдэг штэ тэ ингээ юм ингээ өөр хүссэн юмудаа хүмүүс зарж болдог нэг тийм одоо баг Facebook Marketplace энтертэй адилхан заяа. Тийм одоо вебсайтн дээр хүмүүс зараад эхэлсэн. Тэгээ тэр нь болохоор бүр ингээ солиотой амар үнэтэйгээр зарж байгаа заяа. $300-аас $345 хооронд хэлбэлцэжсэн гэж байгаа байхгүй юу. Нэг хүн бүр ингээд $799 зарж исэн гэж байна eBay дээр. Ганцхан ийм ширхэг савн байж тээ. Тэрийг $799 ингээд зарж ингээд боддоо. Амар газтай. Тэгээ үнэхээр тийм амар high demand те. Аль үшээ яг албан ёсныхан сайтн дээр ингээд зарагдаад дуусчихсан болохоор тэндээс нь авангуудаа ингээд хойрдогч сайтн дээр ингээд зараад те ингээд ийм илүү мөнгө олж штэ орлого олж гин бас амар газтай хүмүүс. За тэгээ энэ зүйлээс болоод Sydney Sweeney үнэхээр маш их backlash social дээр авсан байгаа. Үнэхээр ингээд feminism-ыг destroy гэж бодсон байгаа байхгүй юу. Ингээд ер нь бол ингээд бүр дээр үед те одоо 1920 он 30 он 40 он гэл те тиймэрхүү үедэд чинь бол угаасаа ингээд feminism гэдэг одоо зүйл бол одоогийнх шиг бол байгаагүй шүү дээ. Ер нь бол ингээд хүүсийн одоо эргэтгэж байдал бол ингээд маш одоо доголдолтой байсан те. Эрэгтэй хүн л гэхээр зөвхөн одоо мөнгө олоод явж идэг одоо гэрийнхаа эзэн хаан гээл те. Эмэгтэй хүмүүс болохоор ингээд зөвхөн эрэгтэй хүний одоо хүсэл тачаалыг одоо биелүүлдэг те satisfy хийдэг хүн. Тэ одоо яг гэртээ суугаад гэрийн эзэгтэй байгаад хүүхдэд өрөөлөл хүүхдүүдтэй арчлал гэр орноо цэвэрлэл хоолундаа хийгээл те. Тэгэл одоо нөхрийгөө аз жаргалтай байлгаханд бол одоо ингээл sexual одоо satisfaction-ыг нөгөөд те эмэгтэй хүн ч гэсэндээ өөрөө баг одоо таашаал авч болохгүй те. Зөвхөн эрэгтэй хүний одоо sexual одоо тэрхүү таашаалыг л эмэгтэй хүн олгох хэрэгтэй шиг юм уу те. Ер нь нэг иймэрхүү их хүсийн доголдолтой одоо үзэл бодол дээр үед ингээ байдаг байсан те. Тэгээ одоо гайгүй болоод нэг modern feminism гэдэг чинь одоо ингээ өөрчлөгдөд те. Ингээд эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёрын одоо эрх тэгш байх ёстой те. Хоёулаа л адилхан sexual satisfaction таашаалыг авах ёстой. Зөвхөн эрэгтэй хүнд одоо таашаал өгөөд байх ба штэ. Эрэгтэй хүн ч гэсэндээ эмэгтэй хүн таашаал өгөх ёстой. За тэгээд эмэгтэй хүн бол зөвхөн нэг тийм sexual object биш те. Зөвхөн эрэгтэй хүний одоо sexual needs-ийг одоо хангаж идэг тийм sexual object биш. Гэтэ эмэгтэй хүн өөрөө хүсвэл одоо sex хийж болно, хүсэхгүй бол хийж болохгүй ч гэдэг юм уу те. Ер нь бол ингээд та нар угаасаа modern feminism-ыг ойлгож байгаа байх. Тэнгүүд Sydney Sweeney болохоор ингээ өөрийнхөө биеийг одоо sexual object болгож эрэгтэй хүмүүст зарж гин. Тэгээ өөрийнхөө усанд орсон одоо бааныхаа усыг ингэж зарж гинэ гэдэг чинь өөрийгөө бараг зарж гин гэсэн үг. Тэгээд зөвхөн эрэгтэй хүмүүсийн яг тэрхүү нөгөө нэг sexual needs-ыг нь хангахын тулд тэр эрэгтэй хүмүүс тэр савнгаа авчаад юу гэж байгаа нь бол угаасаа хэдүүлээ ингээд энд яриад ах шаардлага байхгүй зүгээр төсөөлч хөдөл болно те угаасаа of course. Тийм учраас одоо ингээ feminism-ыг одоо setback хийж хэдэн жилээр бараг хойшлуулж хлаа. Гэлтэй тиймэрхүү зүйлүүдийг ингээ хүмүүс айгүй гаргаж ярьж айгүй их дургуйцлаа илэрхийлж байгаа. Ялангуяа эмэгтэйчүүдээс бол тэ ямар амар муухай юм бэ гэл тэ. Ялангуяа эмэгтэй хүмүүсээс бол амар дургуй хандж байгаа энд. Харин эрэгтэй хүмүүс төр болохоор ингээл тэ угаасаа
target audience нэмж угаасаа эрэгтэй хүмүүс бол амар баярлал хөрөл бүгдээр авцгаасан юм шиг үлээ. Тэгэл айгүй их тийм гадуур те хаанаас авах уу одоо энэ Doctor Squatch дахиж одоо энийг release хийх юм болоо энэ гэл те айгүй их тиймэрхүү юмнууд харагдчихсан. Зарим хүмүүс яагаад энэ зүйл дээр дургуцаад байгаа вэ гэхээр өчтдээ ерөөсөө энэ нөө feminism гэдэг зүйлээс нь болоод биш заяа. Зүгээр л ямар шижигийн юм бэ, ямар заваа юм бэ л гэж байгаа заяа. Хүний усанд орсон бааны одоо хэрэгтэй тэр усаар нь савн хийгээ зараад яаж одоо мэржлийн хяналтын газар ингээд энийг зөвшөөрдөг байна. Тэгээ уулнаа л ингээл гарч ирж байгаа бүтээгдэхүүнд чи мэржлийн хяналтын газараар зөвшөөрөгдөөд тусгай одоо тийм одоо тэ хэрэгцээг хангасан, шаардлагыг хангасан тиймэрхүү бүтээгдэхүүнүүдийг худалдаалж ингээд хүмүүс төрөх ёстой шүү дээ, тэ. Тэгэхээр яаж юм заван хүний хэрэгтэй усаар ингээд хийсэн савнг худалдаанд гаргаж байгаа юм бэ? Яаж мэржлийн хяналтын газар одоо зөвшөөрсөн юм бэ ч гэдэг юм уу, тэ. Тиймэрхүү зүйл дээр амар их хүмүүс ярьж дургуйцлаа одоо илэрхийлж байгаа. Тэгээ та нар маань энэ талаар юу гэж бодож байна? Би нэр монголчуудынхаа үзэл бодлыг яг энэ сэдвүүдээр амар ингээд мэдмээр байгаа байхгүй юу? Одоо ингээд Sydney Sweeney өөрийнхөө бааны устай тэ ийм савнг зарлаа гэд feminism setback хийгээд байгаа зүйл гэж та нар бодож байна уу? Эсвэл тэ за зүгээр л зүйл яаштай ямар солиотой юм сүртэй тэ мөнгө олж ивэл ямар хамаатай гэж бодож байна уу? Тэр талаар та бүхэн маань ингээд өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцаарай заяа. За би Монголд амьдардаг байхдаа яг нэг газраас нэг брендийн хувцсыг авч өмсөх амар дуртай байдаг байсан. Яг гэх юм бол тэр брендийн хувцснууд нь амар тийм дизайнлэг, стиллэг тэнгүүтээ айгүй өөр тохиолдлууд дээр өмсөхөөр тийм сонголтуудтай байдаг гэсэн аахгүй. Одоо жишээ нь бол өдөр тутмындаа тэгээ зүгээр хичээлдээ явахдаа өмсөх хувцснууд ч юм уу, эсвэл одоо үйлчлэгний хувцснууд, тоглолтын хувцснууд ч юм уу, эсвэл одоо бүр фитнесийн биеийн тамирын хувцснууд гэдэг тийм олон сонголтуудтай түүнээс гадна биеинд айгүй эвтэйхэн, айгүй тийм comfy байдаг байсан. За тэр брэнд нь юу вэ гэхээр Calliope брэнд байгаа. Calliope нь Итали улсын хувцсны брэнд байгаа. Тэгээ маш загварлаг, тэгээд айгүй олон төрлийн тэг хаанч өмсөх тийм хувцснуудыг за тэгээд тэр нь ихэнх нь одоо айгүй minimalistic approachтэй. За тэгээд маш биенд тухтай ийм хувцснуудыг маш боломжийн үнээр худалдаалдаг байгаа. Европын зах зээлд аль хэдийнэ танигдчихсан. За тэгээд Монголд ч гэсэндээ орж ирээд бас нэлээд удаж байгаа учраас өөрсдийн гэсэн үнэн чиглэгчдтэй болчихсон, нэлээд танил болчихсон ийм брэнд байгаа. Та нар ч гэсэн Calliope брендийг сайн мэдж байгаа байх гэж би бодож байна. За тэгээ яг одоо жилд 2 удаа болдог улирлын хямдрал нь эхэлсэн байгаа юм байна. Энэхүү хямдралт нь хавар зуны коллекцууд нь багтсан байгаа юм байна. Тэгэхээр яг perfect байгаа зү манайхан 100 одоо ирж байна те 100 өмсөх хувцснуудаа гяс очоод хямдралтаа үнээр авах боломжтой гэсэн үг. За тэгээ 3 хаяг дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эхнийх нь болохоор 3 дүрээр хорооллын номын ихтлгүүрийн 2 давхарт байгаа. За 2 дахь хаяг нь болохоор улсын их дэлгүүрийн 2 давхарт бас байрлаж байгаа. За тэгээ 3 дахь хаяг нь болохоор наадам центрийн 1 давхарт үйл ажиллагаагаа бас явуулж байгаа шүү. За тэгээ манайхан Calliope Mongolia гэсэн энэхүү Facebook хуудсыг нь болон Calliope _MGL гэсэн энэхүү Instagram хуудсуудыг нь дагаарай. Өөртөөхөө энэхүү social media платформуд дээр тогтмол шинэ бараа бүтээгдэхүүн болон одоо онцгой хямдрал урамшууллынхаа талаар мэдээллүүдийг хүргэн явдаг юм байна лээ шүү. За манайхан 100 цаг ирсэн болохоор шүүгээгээ цэвэрлээд closet clean out хийгээд гоё шинэ хувцснууд худалдаж авъя гэж бодож исэн бол Calliope брендийн хямдралыг сонирхоод үзээрэй. За ойрын үед feminism-ыг destroy хийгээд байгаа 2 дахь эмэгтэй бол Sabrina Carpenter. За яаж feminism-ыг destroy хийгээд байгаа вэ гэхээр штэ өөрийнх нь шинэ гарах гэж байгаа альбомдоо холбогдолтой. За Sabrina сая хэдхэн хоногийн өмнө өөрийнх нь цоо шинэхэн альбом болох Man's Best Friend гэдэг ийм нэртэй альбом нь 2025 оны 8 сарын 29-ний өдөр худалдаанд гарах гэж байгаагаа зарласан байгаа. За тэгээ энэ тухайгаа өөрийнхөө social media платформуд дээр болон вебсайтн дээр зарлахдаа яг тэрхүү альбомныхаа нэг cover зураг шүү дээ тэр зургийг одоо ингээд давхар цацсан байгаа байхгүй юу. Тэр зураг нь айгүй хүмүүсийн дургуг хүргээд байгаа байхгүй юу. Ямар зураг байсан бэ гэхээр энэ зураг байна. Ямар харагдаж байна та нарт? Яг одоо Sabrina Carpenter-ыг та нар харж байгаа байхтай ингээд жижигхэн mini black dress өмсчихсэн тэнгүүтээ ингээд өвдгөлчихсэн эрэгтэй хүний урд өвдгөлчихсэн. За тэнгүүтээ тэр үснээс нь ингээд нэг эрэгтэй хүн дээр яг тэр урдлах нь эрэгтэй хүн одоо ингээд үсийг нь ингээд зулгааж байгаа юм шиг ингээд хальт ингээд зулгаагаад барьчихсан байгаа юм шиг тийм дүр зураг байгаа байхгүй юу. За тэгээ энэ зураг нь бол угаасаа юуг илэрхийлж байгаа нь маш тодорхой байгаа хэ эмэгтэй хүн эрэгтэй хүний урд ингээ өвдүүлээ суух нь юу хийх үү ганц юм хийнэ зтэй одоо нөгөө нэг юм модон чихрийг нь идэн тэнгүүд хүмүүс одоо интернет дээр хүмүүс ярьж байгаа нь болохоор ингэж эмэгтэй хүмүүстэй ингэж эрэгтэй хүний
урд өвдгөлж суудаг цаг өнгөрсөн. Эмэгтэй хүмүүс ч гэсэндээ өөрснөө powerful байх хэрэгтэй. Эрэгтэй хүмүүсийг өөрсдийнхөө урдталд ингээд сөхрүүлээ суулгах молго гэд те. Одоо энийг бол хийх гэж байгаа бол зөвхөн одоо өөрсдийнхөө унтлагынхаа өрөөндөө хий. Битгий энийг ингээд өөрсдийнхөө цомгондоо оруулаад, дуундаа оруулаад ингээд амар тийм одоо бахархалтайгаар ингээд хүмүүст харуулад тэр чинь одоо ингээд feminismд айгүй муугаар нөлөөлж байна. Тэгээд хэдүүлээ бүр цаашаага урагшилж те modern feminism урлам ингэж цаашаага өргөжөж хөгжөж те эмэгтэй хүн баг эрэгтэй хүнээс дээр гэдэг те тийм байдалтай байх ёстой байдал харин ч одоо энэ хүмүүстэй ялангуяа Sabrina Carpenter, Sydney Sweeney энэ гэсэн хүмүүстэй feminism-ыг setback хийгээд улам одоо татаж чангаагаад бүр одоо 1920-30 онд байсан шиг ингэж болох гээд байна те. Буцаж тийшээ тэр цаг хугацаа явах гээд байна. Ингэж эрэгтэй хүний урд өвдгөлж суухаа бол гэл ингээл те. Хүмүүс тиймэрхүү амар их комментод бичиж байгаа. Та нар ингээл зөвхөн энэ тухай ингээл Google дээр л ороод харангууд амар их одоо тиймэрхүү хүмүүсийн дургуцлал илэрхийлсэн тиймэрхүү пост comments энтрийг харах болно. Та нар бас иймэрхүү комментуудыг харах болно Завьягийн зургийн доор. За чи одоо ямар Monica Lewinsky байгаа штэ болилтоо энэ гэсэн тиймэрхүү комментууд явж байгаа. За Monica Lewinsky гэж хэмээг хэр нөгөө нэг алдарт Bill Clinton-ы алдарт нууц хамраг эмэгтэй байгаа штэ тий. Би энэ тухай бас нэг хальт ярьжсэн тий. Хизээ ярьжлаа. Нөгөө нэг Ariana Grande-гийн одоо нэг бичлэгтэр ярьжсэн шиг санагдаж байна. Bill Clinton чи яага нөгөө өөр ерөнхийлөгч байхдаа нэг intern цагаан ордонд intern хийдэг байсан. Залуухан одоо Monica Lewinsky гэдэг эмэгтэй те одоо sexual холбоо үүсгээд тэгээ тэр нь ингээ бүр ажлынхаа өрөө мөрөөнд те офис дотор цагаан ордон дотор мотроо ингээ тэр sexual зүйлүүдийг хийгээ яваад байдаг байсан. Тэгээ бүр нэг тийм яриа байдаг штэ ингээл ширээний ард суудсан байхад нь доор нь ингээ Monica Lewinsky тэр ширээний доор нь ингээ хинд Bill Clinton ингээ амсыг хийгээд байж байгаа центр гэл те. Тэгээ бас нэг зураг яваад байдаг. Тэгээ Monica Lewinsky dress гэл амар их ингээ Google-аар гарч ирдэг. Та нар бараг Monica Lewinsky гээд бичингүүд ард талд нь гарч ирдэг үг нь бараг dress центр гэж гарч ирэн. За яагаад вэ гэхээр нэг тийм зураг байдаг. Тэгээд тэрэн дээр нь ингээ Monica Lewinsky-гийн ингээ юуг нь харангуут плачиг нь харангуут шүү дээ. Тэр плачин дээр нь нэг цагаан юм болцсон байдаг байхгүй. Тэгээд тэр нь бол угаасаа Bill Clinton-ы нөгөө нэг өрийн шингэнэл байгаа байхгүй. Тэгээд тэрийг яриад байгаа байхгүй хүмүүс. За Sabrina Carpenter чи арай өөрийгөө Monica Lewinsky ботсон юм шүү дээ. Monica Lewinsky айл үжинээ өөрийгөө тэгэж ичгүүртэй байдалд оруулах тийм зүйлийг хийчихсэн. Бүх эмэгтэй хүмүүсийн өмнөөс хийчихсэн. Тэгэхээр чи одоо Monica Lewinsky-г recreate хийх гэдэг шаардлага байхгүй. Ингэж эрэгтэй хүний урд ингэж өвдөглөж зогсгоо бол одоо суухаа болмол гэдэг те хүмүүс тиймэрхүү юмдаг айгүйх ярьж байгаа. За ер нь тэгээ хүмүүс Sabrina Carpenter бод арай л дэндүү sexual болчихлоо те. Бүр ингэж эрэгтэй хүний анхаарлыг татахын тулд хамаг одоо энэ уран бүтээлүүдийг хийдэг гэж яриад байгаа байхгүй юу. Бүх дуунууд нь бүр арай дэндүү sexual айгүй тийм sexual хувцснуудыг өмсдөг. Бүжиг мужийн хөдөлгөөнүүд нь айгүй тийм sexual те бүр зүгээр л зөвхөн эрэгтэй хүмүүс зориулж ингээ уран бүтээлийг хийгээд байгаа нь ойлгомжтой байдаг. Жинхэнэ уран бүтээлч хүн гэдэг бол та musician хүн гэдэг бол бүр ингээд бүх хүмүүсттэй зориулсан тийм уран бүтээлүүдийг хийх хэрэгтэй байдаг байдал. Одоо Sabrina Carpenter-ийн хувьд болохоор эмэгтэй хүмүүст зориулж хийж байгаа уран бүтээлүүд биш. Ихэнх нь бол зөвхөн эрэгтэй хүний male gaze гэж байдаг шүү дээ. Эрэгтэй хүмүүсийн харцанд одоо үлдэхтэй одоо дурсагдж одоо хоногшиж үлдэх ч гэдэг юм уу те. Тийм одоо уран бүтээлүүдийг хийдэг гэж одоо айгүй хүмүүс гадуур шүүмжилдэг. Тэгээ ер нь та нар мэдж байгаа бол нөө Sabrina Carpenter-ийн өөрийнхөө World Tour тэгээ нөө нэг дэлхийн аялын тоглолтын үеэр хийдэг нэг зүйл нь бас хүмүүсээ айгүй их дургу хүргэдэг штэ. Тэр нь болохоор нөө Juno гэж дуулж байхдаа яг Have you ever tried this one гэж хэлэнгүүтээ одоо have you ever tried this one гэдэг чинь та нар одоо яг энийг туршиж үзчихсэн үү гэд ингээ хэлж байгаа штэ. Тэнгүүтээ ингээд янз бүрийн секс одоо байрлалуудыг харуулдаг. Тайзан дээр харуулдаг байхгүй янз бүрийн одоо секс байрлалууд ингээ харуулад. Тэгээ хамгийн сүүлд бүр амар ингээл одоо олсон нь болохоор ингээд have you ever tried this one гингүүтээ Eiffel Tower харуулсан байгаа заяа. За Eiffel Tower гэдэг чинь бол одоо Eiffel-ийн цамхаг тий. Гэхдээ Eiffel Tower position гэж та нар байдаг мэдхүү. Одоо арай жоохон амар юм ярьчих юм. За хүүхдүүд байвал гараарай зүгээр яв одоо арай жоохон өөр юм ярих гэж байна. Хальт нэг 5 минут гарчаад ороод ир заяа. Ер нь гэхдээ хүүхдүүд үзэх ёстой биш л те миний одоо YouTube-ийн бичлэгийг угаасаа энэ 18-аас дээш насны хүмүүс зориулж би хийдэг шүү. За тэгээд ямар юу гэхэрчтэй Eiffel-ийн цамхгийн position гэдэг нь болохоор хэрчтэй яг ингээд одоо threesome байхгүй юу? 3 хүн ингэж хамтарч ингэж секс хийж байгаа тийм одоо сексийн байрлал заяа. Бүр ингээ амар тайлбарлацгаар болчихж байгаа юм уу те. Ингээд яг эрэгтэй хүн би өөрөө хийж үзэж байгаагүй шүү манайхаа. Битгий ингээд өө нанууч баг өөрөө хийж үзэжсэн юм уу? Ингээд онно шүү би I haven't okay please leave me alone. Хоёр эрэгтэй хүн
нэг эмэгтэй хүн байхгүй. Эмэгтэй хүн нь за эрэгтэй хүн нь эмэгтэй хүнийхээ ингээ гараараас ингээ хийж яхад нь ингээ тонгоолгочихсон байгаа юм заяа. Ингээд тонгоолгочихсон байгаа. Тэнгүүд нөгөө эрэгтэй хүн нь болохоор эмэгтэй хүнийхээ урталтан зогсоод эмэгтэй хүн нь эрэгтэй хүндээ нөгөө эрэгтэй хүндээ давхар ингээд аман секс хийж өгж байгаа. Тэнгүүд ингээд эрэгтэй эмэгтэй гэсэн биз дээ. Эмэгтэй нь ингээд бүхэж гисэн. Тэнгүүд яг тэр үед нь хоёр эрэгтэй нь ингээд гараа босгоод ингээд бибинийхээ гаранд ингээд хүрээд ингэж хүрдэг гинэ. Тэнгүүд яг нөгөө Эвлин цамхагийг дүрсийг харуулж байгаа гэсэн үг. Do you get it? Ойлгогдчихно. Тэгээд тийм одоо дүрс мөрсийг одоо байрлалыг ингэж өөрийнхөө тоглолтын дээрээ have you ever tried this one гэд харуулсан заяа. Тэгээд тэрэн дээр нь бол яг тэр audience байгаа хүмүүс нь бүр ингэ crazy болдог заяа. Гэл бараг л тэрийг харах гэж хүмүүс бараг очдог заяа. За энэ удаагийнхын тоглолтын дээр ямар одоо position хийх бол гэж бүр хүмүүс боддог заяа. Бүр тийм compilation байгаа. Та нар ингээд TikTok дээр эсвэл YouTube дээр ч юм уу те ингээд Sabrina Carpenter World Tour Juno positions гэд баг хингүүд compilation-ууд нь гараад ирэн заяа. Аль тоглолтын дээрээ ингээд дандаа өөр position-уудыг хийдэг байхгүй. Тэнгүүд бүр тэрийг нэг бичлэг болгоод ингээд гаргацсан тиймэрхүү compilation бичлэгнүүд ч гэсэн зөндөө байгаа. Та нар хэрэг үзмээр байгаа бол. Тэгээ тэр мөрнөөс нь болоод хүмүүс айгүйх ингээд дургуутдаг. Бүр ингээд арай л дэндүү sexual. Тэгэл хүүхдүүд ингээд жоохон хүүхдүүдээ ингээд авч чонгууд ингээд хүүхдүүдэд ийм үзүүлж ингээд. Гэтэ тэрэн дээр бол ингээд би амар дургу ханддаг л да. Үнэхээр яг ээж аауд тийм юм ярьж байгаа бол те. Угаасаа Sabrina одоо тоглолт гэдэг чинь те Sabrina Carpenter-ийн одоо тоглолтын дээр өөрийнхөө хүүхдүүдийг авчирж байгаа бол одоо эцэгхийн өөрсдийнх нь л буруу штэ. Яг гэвэл хүүхдүүд чинь хэрэг хэдийгээр ингээд би Sabrina Carpenter тоглолт руу явмаар байна гэсэн чсэндээ за тэр дуучны чинь те өөрөө хэрэг эцэг эхчүүд мэдгүй байгаа бол ингээд сонсч үзэх хэрэгтэй штэ. Тэр дуучин чинь ер нь ямар шохон дуулд ингээд сонсч үзэж тэнгууд угаасаа дуунуудынхаа өгнүүд нь амар inappropriate өгнөд байгаа заа. Угаасаа баган дандаа sexy тухай ярьсан дуунууд байгаа. Тэнгүүд угаасаа үгээ тийм тоглолт руу явахгүй гэж эцэг эхчүүд өөрснөө тийм хариуцлагатай байх хэрэгтэй тий. Тэгээ угаасаа иймэрхүү тоглолтууд чинь дандаа амар орой эхэлдэг те 8 9 10 10 гэж эхэлдэг те шөнө 2 3 1 цаг 2 цаг хүртэл явагддаг ийм зүйл дээр жоохон хүмүүс авчирна гэж юу гэсэн үг юм бэ те. Тэгэхээр тэр тал дээр бол ингээ эцэг эхчүүд өөрсдөө нь буруу. Гэхдээ ингээ хүмүүс те айгуу Sabrina Carpenter тэгж шүүмжилдэг байхгүй арай дэндүү sexual гэж шүмжлээд байгаа. За тэгээ энэ цомгныхаа cover зургийнхаа доор нь маш их комментод байгаа. Тэгээд тэр комментодоос нь зарим нэгийг нь уншиж өгөх юм бол Having to the male gaze гэж байгаа байхгүй. Түрүүний миний ярьсан зүйл байгаа те. Эрэгтэй хүмүүсийн анхаарал тийм харцсан дүрсдэхийн тулд ийм хийж гинэ гэж байгаа. Тэгвэл threatening women's safety at large гэж байгаа байхгүй. Эмэгтэйчүүдийн ер нь ингээ аюулгүй байдлыг одоо аюулд оруулж гинэ гэж байгаа. Ийм зүйлийг ингээ харуулж байгаа болохоор эрэгтэй хүмүүс зарим ингээ normal биш эрэгтэй хүмүүс те. Өөстэй эмэгтэй хүмүүс ийм л байх ёстой гэдэг бодлоор ингээ эмэгтэй хүмүүсийг гадар хүчндэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд бас гарч болно гэж хүмүүс үзээд байгаа юм байна лээ. Тэнгүүдээ insanely misogynistic imagery гэж байгаа байхгүй тийм үнэхээр эмэгтэй хүмүүсийг дорд үзсэн тийм одоо imagery тийм одоо дүрслэл байна гэж байгаа юм байна лээ. За тэнгүүдээ нэг хүнгээ биччихсэн байсан Sabrina this is not a slay you think it is. Тэгээ Sabrina чи энийг бол ингээм амар тийм slay үнэхээр гоё cool гэж бодоод ах шиг байна. Энэ бол ерөөсөө тийм зүйл биш шүү гэсэн тийм бүр Reddit forum явж байгаа гэсэн. За тэгээ түүнээс гадна хүмүүс ер нь тийм oh she set back feminism by a good 10 years гэж ярьж байгаа юм байлээ. Феминизмыг бол дор хаяж 10 жилээр бол ингээд хойшлуулж чахлаа, ухраачихлаа гэж одоо ярьж байгаа юм байна лээ. Иннээс болоод энэ цомгийнх нь амар тийм inappropriate энэ зургнаас нь болоод хүмүүс угаасаа Sabrina чи иймэрхүү амар inappropriate sexual зүйлүүдийг ингэж одоо зураг мураг авах явуулдаг байсан шүү дээ. Та нар одоо анх удаага ийм харж байгаа юм шиг гэдэг байгаа байхгүй. Анх удаага Sabrina ийм зүйл хийж байгаа юм шиг гэд. Тэгээд хүмүүс одоо 2024 онд W magazine зориулж авахулсан тийм фотошуудыг нь гаргаж ирж одоо дахиж resurface хийлгүүлж ингэж ярьж эхэлсэн байгаа заяа. За тэрний ямар зураг авалт байсан бэ гэхээр үстэй те Lolita гэдэг одоо тэр киноны сценийг recreate хийчихсэн байгаа байхгүй. Lolita гэдэг кино чинь та нар хэрэг үзчихсэн үү? Би бол үзэж байгаагүй. Ер нь гэтээ би ямар шоуган төрлийн кино вэ? Ямар шоуган төрлийн script вэ гэдгийг бол мэднэ. Lolita гэдэг чинь кино байдаг. Гэтээ тэр кинон ингээ яг Lolita гэдэг нэртэй одоо номноос сэтүүлсэн тийм одоо кино шүү дээ тий. Киногийн үзчихсэн эсвэл номыг нь уншижсэн хүмүүс мэдж байгаах. Би бол уншиж байгаачгүй, үзэж байгаачгүй гэхдээ ер нь ямар төрлийн сэдв бэ гэдгийг нь мэднэ. Тэр чинь ер нь жоохон ингээ pedophilia-г харуулсан зүйл шүү дээ. Гол дүрийнх нь эрэгтэй нь одоо нэг жоохон охинд тий 12, 13 настай, баг 12 настай байдаг байх шүү. Lolita чинь 12 настай тэр жоохон хүүхдэд ингээ дурлаад тий 12 настай хүүхдийг жоохон хүүхдийг ингээ бүр өөрийнх нь анхаарлыг татах гад энэ жоохон хүүхдүүд интим sexual юм хийгээд байгаа мэн гэж боддог. Одоо чинь ингээ гэх юм
бол тэр жоохон охин ингээ хичээлээ хийж байхдаа ингээ юм бодож байхдаа ингээ үзгийн амдаа хийчихсэн байвал миний анхаарлыг татах намаа ингээ өдөөх гээд те тэгж байгаа мэн гэж боддог. За тэгэнгүүтээ бас нэг scene байгаа хгүй юу? Одоо яг энэ Sabrina Carpenter-ийн recreate хийсэн scene нь тэрэн дээр болох тэр жоохон охин ингээд одоо зүлгэн дээр тэ ингээд тоглож моглол ингээл явж байхдаа тэгээд тэр зүлгийг усалдаг sprinkler гэж яддаг штэ тэ тэндээс ингээл ус цацраал тэр үед ингээд тэр жоохон ох ингээд тоглож моглож явж байгаа тэгээд ном уншаад ингээд хөвтчихсэн байдаг тэ тэр зүлгэн дээр тэнгүүд угаасаа sprinkler ингээд ус цацж байгаа хэмжээ плач нь ороод ингээд жоохон норчсон битээ ингээд хөвтөж байгаа байхгүй юу те тэгэнгүүт ингээд тэрийг ингээд нөгөө нэг залууч ингээд харчихсан ингээд тэрэнд нь өдөөгдөөд те сэрэл нь хөдлөөд энэ охин намайг ингээд өдөөх гээд ингэж албаар нүцгэн шалдан ингээд бие норхочоод ингээд суугаад байгаа юм энэ гэж боддог. Ер нь нэг тийм угаасаа ойлгомжтой pedophile хүн байгаа зү ямар одоо зүгээр normal хүн эрэгтэй хүн гэхээрээ те 12 настай жоохон охиныг ингээд өөрийнхөө өдөөх гэж ингэж бодоод ингээд тэрэнд нь өдөөгдөөд сэдэгдээд байж тийм биз дээ тийм үстэй. Тэгэхээр угаасаа би тийм учраас тэр энэ Lolita гэдэг киног үзэх дургуйд байхгүй би ингээд хүмүүс үзээч гэж хэлээд би no I'm never gonna watch it амар disgusting байгаа зү те. Sabrina Carpenter яг тэр хэсгийг яг тэр sprinkler одоо норчсон байдаг хэсэг тэрийг одоо recreate хийгээд бас яг тэр зүлгэн дээр ингээд нойтон тэгээ би нь орчихсан ингээд плаж нь орчихсан ингээд хөвтөж байгаа яг тийм адилхан поз энэ төр авчихсан тийм зураг байсан. Тэгээ тэрийг хүмүүс гаргаж ирээд харалтаа наад Sabrina Carpenter чинь бүр ингээд ийм амар sexual одоо юмыг харуулахыг хүсдэг болохоор бүр ийм pedophile-ыг харуулдаг ийм киноны ийм номны ийм scene-ийг одоо recreate ингээд хийгээд зураг авахулаад явж идэг. Амар заван байгаа зү гэл тэг хүмүүс амар Sabrina Carpenter руу дайрч байгаа. За feminism-ыг үгүй хийж destroy хийгээд байгаа 3 дахь эмэгтэй бол Bonnie Blue. Гэтэ энэ бол нэг тийм амар surprising биш байгаа. Би Bonnie Blue-гийн тухай талаар нэг бичлэг хийжсэн шүү дээ. Та нар санаж байгаа бол энд ингээд хальт оруулчихъя. Энэ эмэгтэй чинь нөгөө нэг OnlyFans model. Би ер нь нэг иймэрхүү OnlyFans хүмүүсийг model гэж хэлэх амар дургу. Model чинь бол гоё ингээ high fashion те fashion энтрийн одоо загвар өмсдөг хүмүүсийг model гэж хэлэх хэрэгтэй байдаг үстэй. Тэгтэл одоо ингээд OnlyFans хийдэг те ингээ бараг л porn хийдэг те ийм хүмүүсийг model гэж ярихаар амар надад тэн санагдаад байдгийн. За ямар ч байсан энэ OnlyFans model заяа энэ эмэгтэй чинь нөгөө нэг 1000 залуучуудтай 24 цагийн дотор унтсан штэ тий. Тэгээд тэр тухай би танарт ингээ бичлэг хийжсэн. Зүгээр тэр чинь 1000 залууч байгаагүй штэ. 1057 залуучууд байсан штэ. За тэгээд энэ хүүхэн чинь угаасаа бүр ингээд бүр замбраагаа алтаалцтай ойроо хитэн сар амар хачаач юм хийж явал угаасаа л ингээл хүмүүсийн л анхаарлыг татах гэдэг байхгүй. Тэгээд тийм болохоор амар тийм хүмүүсийн дургу хүргэсэн тийм rage bait content энэ дэр хийж TikTok, Instagram дээр ингэж тараадаг хүмүүсийн дургуг л хүргэх гэдэг байгаа байхгүй. Тэр тусмаа ингээ хүмүүсийн одоо анхаарлыг татаж одоо юу ан гэсэн үг штэ мөнгө олно гэсэн үг штэ. За тэгээд энэ эмэгтэй саяхан байж штэ би ингээд Bonnie Blue's Petting Zoo гэдэг ийм зүйлийг зохион байгуулах гэж байгаа гэж зарласан байгаа. Petting Zoo гэдэг чинь бол уул нь жоохон хүмүүстэд зориулсан юм штэ. Одоо нөгөө зүгээр zoo амьтны хүрээлэн чинь бол ингээд амьтад хүрж болохгүй те. Petting Zoo гэхээр чинь болохоор ингээд яг очсон хүүхдүүд ингээд амьтад хүрж болдог. Гэхдээ ихэнхдээ тийм амар яг zoo park дээр байдаг амар тийм арслан гэсэн амьтад байхгүй л да. Зүгээр нэг хонч байдаг юм уу хураг хойно одоо өхөр мөхөртэй тиймэрхүү амьтад ингээд хүрж болдог. Одоо ийлж болдог тийм амьтны хүрээлэн Petting Zoo гэдэг. Тэгвэл энэ нэмэгтэй болохоор те Bonnie Blue's Petting Zoo гэж аахгүй. Тэр нь болохоор яах вэ гэхээр өөрөө ингээд нэг юм glass box заяа. Та нар одоо юуг үзчихсэн үү? You гэдэг нэг шоу байдаг штэ. Тэр шоун дээр яг нэг Joe-гийн номныхоо дэлгүүрийн доор хийчихсэн байдаг нэг тийм basement хийсэн байдаг нэг тийм шилэн box байдаг штэ. Ер нь нэг тийм шилэн box гинэ. Тийм шилэн box-ын дотор өөрөө орж ингээд хифтээд заяа. Тэгээд ингээд баахан эргэжтэйчүүд цуглараад тэгээ хідэн цагийн турш гэсэн баха ингээд тэр эмэгтэйд нэг нэгээрээ эргэжтэйчүүд орж ирээд ингээд хүссэн юмаа хийж болно гэж аахгүй юу л хүснэ тэр бүх зүйлээ хийж болно гэж тэгж заарлсан. Тэгээ бүр өөрөө ингээ хүлээстэй байх юм байна лээ. Орон дээр юм уу ширээн дээр юм уу хөвтөөд тэгээд ерөөсөө өөрөө ингээ tied down to the bed or to the table. Тэгээ ингээ хүлээстэй ингээ хөвтөх юм байна лээ. Тэгэнгүүт эрэгтэйчүүд орж ирэл тэр эмэгтэйд одоо хүссэн зүйлээ хийгэл юм байна л да. Тим зүйлийг заарлсан байгаа. I'm doing Bonnie Blue's Petting Zoo in June. What's a petting zoo? Do I want to know? Yeah, I mean you can come and watch. I'm good. I'm going to be tied up in a glass box. The public can come and use me in multiple ways. Тэгээ өөрөө бүр ингэж зарласан байхгүй юу? No limits, no breaks.
just me in a box and ready to be used. Амар заган үг байгаа зү. Ингэж аахгүй. Ямар ч хязгаар байхгүй, ямар ч завсарлага авахгүй. Зүгээр л би ингээ шилэн боксын дотор ингээ хөвтөж гин. Тэгээд та нараар ашиглуулахдаа ингээ бэлэн хөвтөж гин гэж байгаа байхгүй. Амар шиж юмаз. Тэгээ өөрийнх нь тооцоогоор бол дор хаяж ингээ 2000 эрэгтэйчүүдийг цуглараад ингээ өөрт нь янз бүр юм хийгээсэй гэж одоо хүсэж исэн гинэ. 2000 залуучуудыг одоо ирэх байх гээд estimate тийм тооцоод авсан юм лээ. Тэгэл гадуур ингээл сошиалаар агиух явж исэн ингээл хүмүүс өө би ингээд юуны Bonnie blog-ийн pairing зүйл явах гэж байгаа гэл заяа хүмүүс эрэгтэйчүүд ярьж мэрэл заяа. Тэгсэн чинь манайхаа яасан гэж энэ зүйлээс нь болоод нөгөө нэг хачин хүүхэн чинь Bonnie Blue чинь OnlyFans гэд тэр одоо платформоос хөөгдчихсэн байна лээ. OnlyFans энэ эмэгтэйгийн тэр аккаунтыг нь бүр ингээ бэн хийгээд устгахчихсан, байхгүй болгочихсан. Тэгэд OnlyFans-ийн одоо representative хүн гарч ирээд ажилт нь гарч ирээд ингээ хэлсэн. Манай одоо платформ өөрсдийн гэсэн guideline те өөрсдийн гэсэн policy те дагаж мөрддөг те тийм дүрм журамтай. Тэгээ энэ Bonnie blog-ийн хийж байгаа хийх гэсэн одоо энэ хүү үйлдэл нь бол манай одоо компани, манай платформын одоо дүрмийг зөрчиж байна. Тийм учраас ингээд энэ нэмэгтэйг шууд энэ платформоосоо ингэж хөөсөн байгаа гэж хэлсэн. За тэгээд энэ Bonnie Blue бол угаасаа ухаан санаагаа алдчихж байгаа нь ойлгомжтой. Өөрийнхөө орлогын source ингээ хайчлаа гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ Bonnie Blue ч бүр ингээл өөстө би OnlyFans-аар амар их мөнгө хийдэг гэл тэрүүгээр амар бахархалтай ярьдаг шүү дээ. За тэгээд ойролцоогоор сарда дор хаяж ихэд $689 мянган хийдэг байсан мөлий сарда шүү манайхаа. $689 мянган гэхээр чинь за би одоо энд монголоор хөрвүүлчихье заяа. Тэгээд тооцоолоод үзэх юм бол дор хаяж жилдээ $8 сая олдог байсан юм байна лээ. Амжиртай их мөнгө байгааз. Энэ орлогынхоо их усурыг энэ хүү суурсаа ингээд хаагаа ичж байгаа байхгүй. Өөрийнхөө бүр арай л дэндүү юмэг экстремд хүргэсэн учраас. Тэг хүмүүс бол айгүй их гадуур ингээд амар happy байгаа. Айгүй амар happy байгаа. Хаста ашгүйдээ энэ хүүхэн одоо ингээд те алга боллоо гэд. Тэгэд энэ хүүхэн чинь ингээ хүмүүсийн дургу хүргээд идэг ингээл зүгээр ингээ OnlyFans дээр өөрийнхөө хийгээ явахгүй те зөндөө OnlyFans дээр айгүй ихтэй гэж юу яадаг те иймэрхүү контент хийдэг хүмүүс зөндөө л байгаа штэ те тэгээд явахгүй ингээд өөр платформуд дээр орж ирээд тэр тухайгаа яриад хүмүүсийн дургу хүргээд идэг байхгүй юу амар ингээ хүмүүсийг оо би бол чиний аавтай чиний өвөөтэй чинь ингээд унтчих чадна ч гэдэг юм уу те танаа өвөө чинь танаа аав чинь бол намайг хүсэж байгаа ч гэдэг юм уу те гэр бүлтэй эрэгтэйчүүдтэй эхнэр хүүхдтэй эрэгтэйчүүд яагаад ингээд надтай хуршиж унтаад байдаг вэ гэхээр шүү дээ те эмэгтэйчүүд нь өөрснөө хангахгүй байгаа байхгүй юу эмэгтэйчүүд бол ингээд нөхрийнхөө ингээд юг одоо нөхөртөө хүссэн цагт аман секс хийгээд өгж явах хэрэгтэй тэгэхгүй байгаа байхгүй тэгэхээр би тэр одоо нэрийг нь хийж өгч гин би бол ингээ үнгүү хийж өгнө гэл тэрийг амар ингэж бахархалтай ярьдаг. Тэгээ тэр мөр нь айгүй хүмүүсийн дургу хүрдэг учраас ингээ хүмүүс амар баяртай байгаа энэ нэмэгтэй ингээд OnlyFans ингээ хөөгцсөн. Тэгээ энэ угаасаа Bonnie Blues Petting Zoo гэдэг энэ хөө ивент нь цуцлагдсан юм байна лээ. Болохоо байж байгаа гэсэн. Тэгээ энэ нэмэгтэй чи өөрийгөө 25 настайгаа яриад явдаг штэ тий. Тэгээ тэрэнд нь угаасаа хүмүүс итгэдэггүй л байсан л да. Ямар учраас ингээ 25 настай хүн гэхээр ийм царайтай байдаг гэнэ амар хөгшөө харагдчихээн тий. Бараг ингээ дүш гараа явж байгаа эмэгтэй шиг харагдчихээн. Ерөөсө 25-тай байх боломжгүй гэж яриадаг байсан. Тэгээд зарим хүмүүс энэ угаасаа эмэгтэй 25-тай биш ээ гэдгийг нь одоо ингээ баталсан байна лээ. Энэ эмэгтэйгийн жинхэнэ нэр нь бол Bonnie Blue биш байхгүй юу. Тэгэнгүүт энэ эмэгтэйгийн яг жинхэнэ нэрийг нь олоод хинж гэлээ би одоо санахгүй байна заяа. Тэгээ тэр жинхэнэ нэрээр нь энэ эмэгтэйгийн урд нь хэрэгэлдэг байсан LinkedIn профайлыг нь олсон байлээ. LinkedIn гэдэг одоо нэг тийм ажил мэргэжил карьер энтрийгаа ингэж харуулдаг тийм хүмүүстэй ингээ холбогддог тийм платформ байдаг те. Тэрэн дээрээ ингээд тийм ахлах сургалт төгссөн энэ гэдэг те. Тэнгүүдээ нэг компанид тийм консалтинг ажил хийжсэн гэсэн нэг компанид тэр мөрнийх нь одоо ингээ хэдэн оны хооронд ажилласан энтрийг нь харангуут угаасаа ойлгомжтой тэр оноор ингээ хөгөөд үзэнгүүд яаж бац энэ нэмэгтэй 25 настай байх боломжтой биш байсан юм байна лээ. Тэнгүүд хүмүүс угаасаа ойлгомжтой 25 настай биш ээ. Ингээ баригдлаа гэд ингээд хүмүүс одоо ийл болгосон байгаа. За тэгэхээр Sydney Sweeney, Sabrina Carpenter, Bonnie Blue гэдэг энэ гурван эмэгтэйг бол яг одоогийн байдлаар сошиал дээр хүмүүс одоо феминизмыг татаж чангааж те хойшлуулж байна. Ингээ эмэгтэй хүмүүсийг одоо дорд утсан юм хийж байна гэж үзээд байгаа. Тэгээ та нар энэ зүйлүүд дээр юу гэж бодож байна? Үнэхээр энэ гурван эмэгтэй гурлаа те ингээ феминизмыг татаж чангаагаад destroy хийгээд байгаа зүйл хийж байна үгүй юу? What do you guys think?
зуны сайхан дулаан өдрүүдэд найз нөхдөдтэйгөө нийлж аваад гоё хөдөө гадаа амралт зугаалгаар явдаг штэ тий хэдүүлээ. Тэр үед бол ихэвчлэн хүмүүсийн сонгодог alcoholic drink бол пив байдаг тий. Яагадгүй авж явахад аюу амартай бариад суугаад ч гэсэндээ амар инфляцтай байждаг учраас. Гэхдээ хэдийгээр хөдөөхээр байгаа ч гэсэндээ заавал тэгж пив умааргүй тий. Гоё баар нь лаунжинд байгаа юм шиг коктейл уухыг бас хүсэн штэ. За тэгвэл манайхаа хөдөөхээр аян замд аваад явахад боломжтой ready to drink cocktail цаанчин байна заяа. За тэр нь Club Tales гэдэг энэ хүү ready to drink cocktail байгаа. За Club Tales нь Канада улсын бүтээгдэхүүн байгаа. Тэгээд жинхэнэ коктейлийн найрлагатай савлсан шууд хэрэглэж болохоор ийм коктейл байгаа. За Канада улстай маш их танигдсан өндөр борлуулалттай брэндээс гадна Америкт ч гэсэндээ маш их танигдсан алдартай болсон ийм топ брэнд байгаа. Club Tales нь үнэхээр орчин үеийн залуучуудын амьдралын хэв маягт төгс тохирсон. Тэг хаанч хизээч хэрэглэж болно. Үйлчлэг байна уу, баарнд байна уу, эсвэл одоо тоглолтын дээр байна уу, аял зугаалган дээр байна уу те. Хаана л бол хаана, хизээл бол хизээ хэрэглэхэд маш тохиромжтой хялбар байгаа. За тэгээ 6 өөр төрөл байгаа. Strawberry Daiquiri Long Island Iced Tea, Sex on the Beach Blue Hawaiian, Sunny Margarita Bahama Mama гэд ийм олон төрлүүд байгаа. Тэгээ та нар сая нэрүүдийг сонсоод бол угаасаа зүгээр коктейлнуудын те баарнд эсвэл клабанд зарагддаг одоо бартендерүүд хийдэг тийм коктейлнуудын нэр байгаа гэдгийг бол ажигласан байгаа. Тэгэхээр яг л бартендерүүд баарнд, клабад хэрхэн энэ коктейлүүдийг хийдгүү яг л тийм амт чанараараа савлагдсан байгаа гэсэн үг. За тэгээд Club Tales-ыг World Wine компанийн маань Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирж худалдаалдаг байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань хэрэг Club Tales-ыг амталж үзмээр байгаа бол World Wine CGM гэж ороод онлайнаар захиалгаа өгөөд хүргүүлээд авах боломжтой. Аль эсвэл та өөрт ойрхон байрлах World Wine дэлгүүрийн салбаруудаас очоод худалдаа авалтаа хийх бас боломжтой. За тэгээ бас бусад том сүлжээ дэлгүүрүүдээр ч гэсэндээ худалдаалагдж байгаа шүү. За тэгээ ялангуяа манай залуучуудад Club Tales аягүй сонирхолтой байх гэж бодож байна. За ингээд Club Tales-ийнхаа өөр төрлүүдийг шимж уугаад найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөөгөөрэй. За манайхаа дараагийн ярих хоб болохоор Doja Cat-ийн тухай байгаа заяа. Doja Cat-ийн тухай ерөөсө баг хоб болох дээр ярьдаггүй юм байл шүү дээ. Бодоодсэн чинь тэгэхээр одоо шинэ хүний тухай ярих гэж байна заяа. За Doja Cat юу болсон бэ гэхээр шүү дээ манайхан саяхан одоо Doja Cat нэг фэнтэгээ ингээд уулзаад тэгэл амар тэрвэрлдэж мэрэлтэй заяа өст. Гэл тэгж мэгж аа нэг тийм пост явжсэн байхгүй TikTok дээр тийм бичлэг. За тэгсний дараахан хүмүүс хүүе энэ Doja Cat чинь яг энэ бичлэг дээр ингээд уулцсан фэнигээ доромжлоод өөрийнхөө Twitter дээр амар тийм фэнигээ доош нь хийсэн твит бичсэн байна гэд бөө юм болсон байхгүй. За тэгэхэд юу болсон бэ гэсэн чинь нэрчтэй тэр бичлэгийг та нар бас харсан байж магадгүй. Нэг орой яг Лос Анжелест болсон үйл явдал байгаа байхгүй юу? Нэг тийм ивент л болсон юм шиг үлээ. Тэр ивент дээр ингээд Doja Cat байжсэн. Тэгээ тэр одоо энэ бичлэгийг хийж тавьсан одоо энэ TikToker залуу хин гэлээ нэр нь Pablo гэдэг ийм залуу ч гэсэндээ яг тэр ивент дотор нь байсан байна лээ. Тэгээ угаасаа Doja Cat-ыг харчаад тэгээд тэр ивент дотроо байж захтаа болохоор ингээд Doja Cat өөр амар ингээд friendly байсан гинэ өөртөө ингээд юм ярьж мараад тэгээд ингээд дараагаар нь гараад тэр ивентээс гараад ирсэн чинь яг гудамжинд ингээд Doja Cat зогсож исэн гинэ. Тэгээд яг тэр залуу чинь Doja харчаад яг явж чад ингээд юм яриад заяа ингээд фэнүүд ингээд хайртай одтойгоо уулзахаар яадаг үлээ те яг л тийм үйлдэлийг л ярьж марил байжсэн юм байлаа. Тэгсэн чинь л ингээл Doja Cat бичний өмссөн байгаа тэр над подолк чинь надад амар таалагдчих ингээл хэлсэн байл да. Тэнгүүд нь энэ залуу ингээд би энэ подолкуудыг ингээ хийдгэн штэ те би одоо ингээ Pride collection гарах гэж байгаа чи одоо ингээд миний Pride collection-ыг ингээд хэрэглээд үзээч гэлөө нэг тиймэрхүү юм хэлсэн байна лээ. Тэгээд одоо энэ сард чинь Pride month болж байгаа штэ 6 сар чинь Pride month буюу одоо LGBTQ+ community-гийн хүмүүсийг одоо ингэж support хийсэн тийм сар байдаг те бахархлын сар гэж ярьдаг шүү дээ те. Тэгээд тийм болохоор те миний Pride collection одоо гарах гэж байгаа гэдэг нэмэгдэд хэлсэн байна. Одоо Doja Cat-д хэлсэн байна заяа. Тэгэд энэ Pablo-гийн залуу те би энэ Pride collection-аас энэ подолко ингэж чамд өгмөр байна. Тэгээ явуулмаар байна гэж хэлсэн байна л да Doja Cat-д. Тэгсэн чинь Doja Cat I want it right now гэж тэгсэн байна. Би бүр яг одоо авмаар байна гэд. Тэгсэн чинь нөгөө залуу тийм үү тэгвэл би өөрийнхөө тайлаад өгчээ л доо гэж. Тэгсэн чинь нэрээ юм уу гэж Doja Cat
те. Тэнгүүд ингээл нөө залууч нэрэ гэл ингээл өөрөө яг өмсчихсэн яг тэр потолко тайлаад ингээд Doja Cat-д өгж байгаа байхгүй. Тэгэл гэл амар тийм ер нь л нэг тийм sweet амар гоё бичлэг өгсөн зэ амар хоорондоо friendly инээгээл тэгэл би бинийгээ тэрвэл энэ эрэхтэй ингээд Doja Cat ингээл тэрвэрж байгаа байхгүй. Тэрвэл ингээл биэндээ наалтуулаад 2 ч удаа тэрвэрсэн байх. Тэг хамгийн сүүлд ингээд салхаасаа өмнө одоо энэ залуу ингээд энэ Doja Cat-ийн chicken дээр ингээ үнсдэг штэ хүмүүс гэл те. Яг тэгэл ингээл chicken дээр нь хацран дээр нь үнсэж байгаа байхгүй. Тэгээд ингээл гэж мэгэл ингээл салдаг. Тэгээд айгу анх энэ бичлэг бол ингээд тэ TikTok дээр тавигдахад бол айгу хөөрхөн бичлэгээс авахгүй тэг хүмүүс ямар хөөрхөн Doja Cat ингээд фэнтэйгээ уулзаад малзаад гээл. I'm about to give my shirt to Doja Cat because she's the iconic girl. Period. No, bitch, you deserve it. Literally, and if you ever want anything more, I got you always. This is the girl right here. I love this out. Thank you so much. Happy Pride Month. Pablo. Nice to meet you. Wait, what's your real name? Or is it Doja? What's your real name? Ami. Ami? Ami, so nice to meet you, girl. Nice You're to meet beautiful. you. I hope you have the best night. You're literally everything in one. Thank you. Wow, yeah. Period. My girl, Ami. Love you, Ami. Don't say thank you. You smell great. Тэгсэн чинь Doja Cat өөрийнхөө Twitter дээр энэ эрэхтэйг доромжилсан тийм tweet биччихсэн байсан. Эхнийх нь tweet нь болохоор ингэж байгаа байхгүй. Bottom line is I'll smile at you but it doesn't mean I fuck with you and don't touch me and manhandle me when you don't even fucking know me. If you know, you know. I honestly think I need to stand up for myself in the moment sometimes. And he didn't even know my fucking name to be touching me and kissing me on my face like that is crazy. Гэл ингэж хэлсэн байгаа байхгүй те. Ер нь бол те ингээл би зүгээр чам руу ингээд инээмсэглэлээгээд би ингээд it doesn't mean I fuck with you гэдэг чинь бол би чамтай юм татна ингээд одоо чам дуртай муртай гэсэн үг бол биш ээ. Тэгэд чи надад битгий хүрээд намайг те бүр ингээд man handle хийсэн гэж аахгүй. Man handle хийнэ гэдэг чинь бол ингээд эрэгтэй хүн ингээ эмэгтэй хүнийг ингээл амар тийм иршүүд байдлаар ингээ хурж мурж ингээ байхаг одоо арай жоохон тийм ширүүн байхаг хэлдэг байхгүй юу man handling me энэ гэл тэнгууд эрэгтэй хүн ингээл эмэгтэй хүнийг түлхэх мүлэх ч юм уу тийм үгийг хэлж байгаа. Тэнгууд чи бол ингээ намайг ингээ man handle хийсэн надад ингээд намайг мэдгүй ээжж те don't even fucking touch me те надад битгий ингээ хүрээдээ энэ гэлтгсэн байгаа байхгүй. Тэнгуудээ би ингээ заримдаа ингээ өөрийгөө бодтол да би ингээ үнэхээр одоо I need to stand up for myself гэдэг чинь би ингээ өөрийгөө өмгөөлж хамгаалах хэрэгтэй гэж боддгоо. Тэгэхээр би ер нь тэгэх хэрэгтэй байсан юм байна л гэж одоо хэлэх гэж байгаа юм шиг үл яг тухайн үедээ би ингээ надад битгий хүрээдээ ч гэдэг юм уу те өөрийгөө өмгөөлж хамгаалах юм хэлэх хэрэгтэй байсан юм шиг үлээ. Тэгээд he didn't even know my fucking name гэлтэж аахгүй. Миний нэрийг ч мэддэггүй ээжиж надад ингээд хүрээд ингээд намайг үнсч хүмүүсэд байжсэн. That is crazy. Бүр үнэхээр галзуу солиотой зүйл. Энтэр гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэнгүүтээ бүр заяа шүү дээ. Дахиад нэг tweet бичээ заяа. Тэнгүүтээ ингэ бичсэн байгаа байхгүй юу. I threw that musty ass shirt away by the way. Тэр нь болохоор те би тэр муухай үнэртэй musty заван балер тэр подолкиг чинь хайчихсан шүү нэрээ гэ хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ угаасаа яг тэр фэнийхаа тухай ярьж байгаа гэдэг нь ойлгомжтой байгаа даа те. Тэгэхэд хүмүүстээ бөө юм болсон интернетээр Doja Cat ямар муухай two faced юм бэ? Ямар муухай хоёр нүртэй юм бэ? Яг тийм бичлэгнэр болохоор үнэхээр л яг тэр фэнтэйг ингээ ярьж байгаа нь өөрт нь амар гоё гай юм шиг ингээл инээгээл өста нөгөө залуу хачсандээ эргүүлээ тэрч мэрвэл гэж орилж морилол те. Тэнгүүтээ подолкин тэрэг нь аваад thank you энэ гэл байсан бэжиж ингээ салаа явсныхаа дараа те бүр өөрөө интернет дээр гарч ирээд өөрийнхөө платформ дээр гарч ирээд ингээд тэр фэнийг доромжлол те. Өста ч юм уу өста намд хүрээ тахтай яадгийн өста энэ гэл те чи намайг мен хандл хийлээ өста наа заван балер подолкиг чинь би хайчихсан шүү энэ гэж хүмүүст ингээд ил тоодтэй publicly хэлж нөгөө фэнийг бүр ингэж доош нь хийж байгаа юм бол бүр арай л байна гэдэгтэй хүмүүс амар дургуутж байгаа. За тэгсэн чинь энэ залуу өөрийнхөө TikTok дээр гарч ирээ бичлэг хийсэн байгаа. Тэг хэлэхдээ болохоор би ингээд сая зүгээр парен дээр үйдсэн чинь айгүй хүмүүс над руу ингээд юм бичээд те чамайг Doja Cat ингээд оромжлоод юм tweet хийчихсэн байлаа над руу айгүй комент энэ төр явуулсан болохоор би ингээд ороод үзсэн чинь бүр үнэхээр Doja Cat-ийн тэр tweet-ийг нь хараа шоконд орлоо. Би тэгээд ерөөсөө Doja Cat-ыг тухайн үед ингээд тэрвэрч мөрөхтэй бол ерөөсөө өөрт нь эвгүй байдалд оруулъя гэж бодоод тухгүй байлгий гэж бодож тэгэж би минь дураараа хүрсэн зүйл бол биш. Би ингээд Doja Cat-ийн фэн нь би бол гэхдээ бүр амар тийм die hard fan гэж бол хэлэхгүй те. Би угаасаа тэгж хэлээгүй. Гэхдээ би бол ингээд Doja Cat-ыг амар cool artist гэж боддог. Айгу гоё уран бүтээлч гэж боддог. Дуунуудыг нь сонсдог. Би Coachella дээр Doja Cat-ыг ингээд дуулж ахт нь сетийг нь үзсэн. Ингээд би айгу бахархдаг те. Тэгээд тэр ивент дотор
дотор байхад Doja Cat өөрөө над дээр хурж ирээд ямар гоё бодолгүй энэ төргээд асуусан. Тэгээ тийм болохоор би ингээд би өөрөө хийдгийн энэ төргээд өөрт чинь өгье мөгийгээд тэгэж яриа өрнүүлсэн. Тэгээ бас ингээд гадаа гараад ингээд харсан чинь яг Doja Cat байж хат ингээд яриа өрнүүлээд би ингээд танд бодолгүй энэ төргээд тийм зүйлийг хийсэн. Тэгээ би тэр бичлэгээ хийхдээ ч гэсэндээ өөрөөс нь асуусан гэж аахгүй бичлэг хийвэл болох уу гэж асуусан. Тэгэхэд бол Doja Cat өөрөө зөвшөөрсөн. Тэгээд яг тухайн үедээ тийм амар ингээд stay friendly байцгаад дараад нь social media дээр гарч ирээд намаа ингээд оромжилж байгаа надад үнэхээр муухай санагдаж байна. Ингээл амар тийм уйдгартай гунигтай байгаа те байгаагаа ингээ илэрхийлсэн. Тэгээ миний өөрт нь өгсөн подолкыг ингээ хайвал хаян л үздэй зүгээр гэтээ чимээгүй хайчихгүй заавал ингээд тэ платформ дээр гарч ирэнгүүтээ би чиний дээр заван подолкыг чи ингээд хайчихсан шүү энэ гэж хэлж байгаа нь бол үнэхээр надад муухай санагдаж байна гэдээ энэ залуу хэлчихсэн. За тэгээ ийм зүйл болсон байна. Тэгэд эннээс нь болоод хүмүүс угаасаа Doja Cat бүр фэнүүдтэйг амар муухай харьцдаг штэ тэ өөрөө хэний хүчээр ингээд алдартай болчихсон болоо тэ ингээ хэрүү фэнүүдийн л хүчээр ингээд энэ уран бүтээлчүүд чинь ингээ алдартай байдаг штэ тэ хин ямар ч хүн тоож сонсохгүй ямар ч хүн тоож киног нь үзэхгүй байл энэ хүмүүс чи яаж одоо алдар нэртэй болох юм бэ тэ. Тэгэд тийм байж ингээ фэнүүдээ дандаа доош нь хийж дарамжилж идэг ерөөсө фэнүүдтэй айтайхан үг хэлж үзээгүй гэл ингээд Doja Cat айгүйх ингээ хүмүүс шүмжилж ярьж байгаа. Тэгээ бүр 2022 онд хийжсэн нэг зүйлийнхэн тухай ингээд дахиж гаргаж ирж ярьж байгаа хгүй. 2022 онд ингээд Doja Cat амар ингээ үсмсэгийг үнтэй хусаал гараад ирсэн штэ. Ингээ хусч мусаал яг нөө Pentatown Red тэнгүүдөө Demon энэ гэл тэр дууга дуулж явах үеэр штэ. Үсмсээ хусч гарч ирсэн. Амар турч мурчсан. Тэгээд тэгсэн чинь хүмүүс яг төрөө үеэр Doja are you okay гэдэг хэлсэн байхгүй. Фэнүүд нь гайгүй юу зүгээр үү янз бүрийн болсон юм уу? Эрүүл мэнд чинь зүгээр үсттэй ингээл гавь амар үсмсээ хуссан амар турч мурчсан гараад ирэх юм аа гэл. Тэгсэн чинь Doja Cat яг тэр нь л хариу гэж байгаа юм шиг үлээ. Тэр нь одоо таалагдаагүй юм уу өөрт нь өөрөөхөн бас л Twitter дээрээ те I don't even know y'all гэж бичсэн байхгүй. Өөрөөхөө фэнүүдэд зориулаад те би та нарыг бол мэдэгчгүй танихчгүй гэдэг тийм байдлаар ингэж хэлсэн маа. Тэр нь бас ингээд тухайн үед айгуух шүгэнд хариулж исэн. Тэгээ өөрөө уран бүтээлч хүн байж өөрөөхөн платформ дээр гарч ирэнгүүтээ фэнүүдтэй хандаад те би та нарыг мэдэгчгүй юм байна танихчгүй гэсэн байдлаар ингээд ярьж байгаа нь те бас л айгуу фэнүүдээ доромжилж ийн гэж хүмүүс бодсон байгаа. За дараагийн мэдээлэл болохоор Justin Baldoni, Blake Lively хоёрын нөгөө lawsuit-ийн тухай байна манайхаа. За энэ хоёр ч ингээд бибинийгээ шүүхэд өгөөд буян бол явж байгаа штэ те өнгөрсөн оны 12 сараас л эхлэлтэй нөгөө нэг Irene Zvutas гэдэг кинон гарсны дараагаар Blake Lively эхлээд Justin Baldoni-гийн эсрэг тийм complaint гаргасан штэ өөрөөх нь ажлын байран дээр ингээд sexual harassment хийсэндээ бэлгийн дарамтанд оруулсан янз бүрийн тийм inappropriate үг мөгийг өөрт нь хэлсэн мэлсэн гэл те тийм зүйлийг ярьж одоо complaint хийсэн байгаа гомдол гаргасан. За тэгсэн чинь Justin Baldoni эргүүлээд өөрийг нь шүүхт өгсөн байгаа. Өөрийг нь Blake Lively за тэнгүүдээ Ryan Reynolds за тэнгүүдээ нөгөө New York Times энтриг тэ нийлүүлж хаад ингээ шүүхт өгсөн штэ. Ягаад New York Times-ыг шүүхт өгсөн бэ гэхээр тэ нөгөө Blake Lively яг тэгж Justin Baldoni-гийн эсрэг complaint гаргангуудаа яг тэрнийх нь одоо зэрэгцээ New York Times дээр яг тэр complaint-ийн тухай яриад амар урт тийм article бичсэн байсан шүү дээ. Ер нь ингээд Justin Baldoni-г айгуу тийм муугаар харуулсан тийм article бичсэн байсан. Тэнгүүд ингээд New York Times-ыг Blake Lively-тэй ингээд хуульдж жагаад өөрийнх нь нэр хүндэд халдах тийм smear campaign хийж юм article-ыг тавьсан гэдэг тийм зүйлээр ингээд шүүхэд өгсөн байгаа. За тэгээ энэхүү шүүхийн нэхэмжилтээ бүр ингээд 400 сая долларыг ингээд нэхэмжилсэн байгаа шүү дээ. $400 million амар газтай тийм. За тэгээ энэ хоёрын бибинийг шүүхцэн заваа хэмжин ингээд айгүй удаан үргэлжилж яваад тэгээд яг шүүх хурал нь бол болоогүй байгаа шүү дээ. Шүүх болохоос өмнөхтэй нэг тийм зүйл гэж байдаг шүү дээ. Тэгээ айгүй их олон уулзалт, deliberation за энэ яг үнэхээр court руу явах уу үгүй юу гэлтэй тэрийг нь шүүгч зөвшөөрөх үү үгүй юу гэл нэг заваа юм болдог шүү дээ. Тэр заваа юм ингээд болоод яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь өнгөрсөн нэгтэй өдөр айгүй тийм том шийдвэр гарсан байгаа. Тэрний юу вэ гэхээр шүүгч Justin Baldoni-гийн яг Blake Lively, Ryan Reynolds, New York Times-ийн эсрэг гаргасан энэхүү $400 сая lawsuit-ыг нь dismiss хийгээд цуцалсан байгаа. Цаашдаа бүр ингээ court яг шүүхийн танхимын хэмжээнд ингэж авч үзэхгүй. Энэ одоо нэхэмжлийг ингээ шууд ингээ цуцаллаа гэж цуцалчихсан байгаа хгүй dismiss хийчихсэн. За тийм шүүгчийн ярьж байгаагаар болохоор одоо энэ New York Times энэ Justin Baldoni-г ингээ харлуулах гад тийм smear campaign хийх гээд албаар ингэж ийм article бичсэн байна гэдэг нь бол ингээд яг тийм нотлох баримтгүй байна. Одоо нотлох баримтуудыг харсны дараагаар бол New York Times зүгээр л яг тухайн үедээ өөрснөө үнэн гэж бодож исэн одоо зүйлээл ингээд уншигчдаа report хийж хүргэсэн. Тэрнээс ч бол ингээд яг ингээд Blake Lively-г худлаа ярьж байгаа. Тэгээ Justin Baldoni-гийг харлуулах гад ингээд худлаа
одоо гомдол гаргасан энэ гэдгийг бол New York Times тухайн үед мэдээгүй байсан. Тийм учраас зүгээр л өөрсдийнхөө тухайн үед үнэн гэж бодож исэн зүйлээ л ингээл уншигчтай хүргэсэн. Тэгэхээр энэ бол ингээд defamation биш юм аа, smear campaign биш юм аа гэдэг тийм одоо үндсэлтэйгээр шүүгч нь энэхүү одоо лоосуудыг нь dismiss хийсэн байна лээ. Тэнгүүд яг энэ мэдээ гарсны дараагаар нь ингээл Blake Lively-гийн одоо өмгөөлөгч нар гарч ирэл publicly ингээл баахан юм хэлээл заяа. Угаасаа энэ лоосууд бол өнгөр анханасаа л ингээл хулхны тэгээ тийм худлаа лоосууд байсан. Бид нар бол тэр тухай та нарт хэлжсэн шүү дээ. Угаасаа л анханасаа л худлаа байсан. Зүгээр л мөнгө олох гэсэн тийм арга чарга байсан. Зүгээр ингээ Blake Lively өөрийнх нь эсрэг яг үнэхэр үнэлэлтэй ийм гомдол гаргангууд тэрнийх нь эсрэг ингээ хариугаа авах гэж байгаа юм шиг те ийм одоо үнэлэлгүйгээр ингэж амар их мөнгө асууж лоосууд хийсэн. Тэгээд угаасаа шүүгч бол энэ худлаа гэдгийг бол шууд saw right through it гэж тэгж байгаа байхгүй. Ингээл шүүгч бол тэ энийг бол худлаа байна гэдгийг нь шууд хараад мэдчихэж байгаа байхгүй. Тийм учраас ингээд энийг нь одоо ингээд dismiss хийчихсэн. Тэгээд одоо бид нар бол дараагийнхаа stepтэй бэлэн байна. Дараагийн step нь юу вэ гэхээр Justin Baldoni-гаас яг Blake Lively-гийн өмгөөлөгчдийн одоо хөлсийг нь шаардах. Мөн тэгээд Blake Lively-гийн нэр хүндийг одоо ингэж те гутаасаа одоо энэ зүйл дээр бас ингээ мөнгө төгрөг шаардах иймэрхүү зүйлийг бид нэр дараагийнхаа стептэй авах болно гэдэг тийм биччихсэн байсан. За тэгээд бас ингээ Blake Lively өөрийнхөө ингээд юун дээр гарч ирээд те Instagram дээр гарч ирэл бас амар урт пост тэгэл үнэхээр ингээ ялалтыг байгуулж чадлаа. Тэгээд энэ бол те эмэгтэйчүүдтэй ингээ би ингээ үлгэр дуурайл болмоор эмэгтэйчүүдийг ингээ гарч ирээд ингээ өөрсдийнхөө туулсан sexual harassment те бэлгийн дарамт энтрийг ингээ одоо зөрөгтэйгээр гарч ирээд ярангууд ингээ хариугууд нь ингээ одоо тэр хохирогч нарыг шүүхэд өгдөг одоо тэр хохирогч нарыг дугаа олох гэж одоо хичээдэг ийм зүйлийг би ингээ ялж чадлаа те ингээ тэгэхээр эмэгтэйчүүд би ингээд өвлгөр дурайл болж байгаа гэж бодож чинь тэгээд надтай адилхан иймэрхүү одоо хохирогч нар байгаа бол те өөрснөө айхгүйгээр гарч ирээд ингээд те юу одоо vocal байгаарэ тэмцээрээ өөртөө төлөө энэ гэсэн амар тийм урт тийм Instagram пост хийчихсэн байсан заяа. За тэгсэн чинь манайхан Justin Baldoni-гийн талын өмгөөлөгч нар гарч ирээд бас мэдээлэл хийсэн байгаа. За энэ Blake Lively болон Blake Lively-гийн өмгөөлөгч нарын ингээ publicly гарч ирээд бид нэр ялалт байгууллаа энэ гэдэг байгаа нь бол ингээ худлаа шүү те ингээд өөртөөгөө бүр яг үнэхээр ингээд бүх зүйл дээр ялалт байгуулчихсан юм шиг ингэж гарч ирж ярьж байна. Энэ зүйл бол дуусаагүй байгаа шүүгч ингээ манай бүх л бүтэн тэр кейсийг ингэж dismiss хийгээд лоосуудыг dismiss хийчихсэн зүйл бол биш ээ. Зөвхөн бид нэр ингээд тэр лоосуудын дээр 7 зүйлүүдийг claim хийсэн гинэ 7 ийм өөр зүйл анги те. Тэр 7-гийн одоо 4-ийг нь одоо 3-ыг нь dismiss хийсэн. 4-ийг нь болохоор ингээ үлдээж болно. Тэр 4-ийг оруулаад ийм өөр лоосууд хийгээдгээ. Шинээр лоосууд хийгээрэй гэж хэлсэн байна лээ. Тэр drop хийсэн dismiss хийсэн 3 одоо claim-нууд нь болохоор нөгөө defamatory claim-нууд гэсэн байна лээ. New York Times Justin Baldoni-г одоо ингэж харлуулахын тулд одоо defamation дээр нэр хүндэд нь халдаж ийм санаатаагаар ийм article бичсэн гэдэг те. Тэрийг нь шүүгч ингээ харчгаад те үндэслэхгүй байна. Тэрийг одоо болоо тий тэрийг хасаад ингээд өөр лоосууд хийгээд энэ үлдсэн дөрвөн клеймээрээ ингээд шинэ лоосууд хий гэдэг тийм зөвлөгөө өгсөн юм лээ шүүгч нь. Тэнгүүд одоо ингээд хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ бол ингээд дуусаагүй байгаа. Бид нар одоо тий яг шүүгчийн зөвлөснөөр яг энэ дөрвөн клеймээ оруулаад ингээд шинэ лоосууд хийх болно. Тэгээ энэ тухай Blake Lively болон Blake Lively-гийн өмгөөлөгч нар мэдж байгаа байж худлаагаасаа олон нийтийн өмнө гарч ирээд үнэхээр өөрснөө шүүх хурал дээр ингээд ялт байгуулчихсан юм шиг тий ийм зүйл ярьж байгаа нь бол угаасаа өөртөөх нь ичүүргүй байдал байна гэдэг тий тийм зүйл ингээд бичсэн байгаа. Тэгэхээр одоо энэ заваан зүйл нь дуусаагүй л байгаа гэсэн үг маань. Тэгээ ихэнх сошиал дээр хүмүүсийн байр суурь бол Justin Baldoni-гийн талд байгаа. Ер нь анханасаа л баг Justin Baldoni-гийн талд байсан. Blake Lively, Ryan Reynolds хоёр ч Justin Baldoni-гаас хамаагүй илүү тийм нэр хүндтэй одоо A-list celebrities учраас тэгээ өөрсдийнхөө нэр хүнд болон өөрсдийнхөө найзуудын хүрээллийг Taylor Swift энэ гэсэн хүмүүсийн одоо нэр хүндийг ашиглаад тэгээд ингээд Justin Baldoni ч бол ингээд бие зэрэгэл гэмээр те багч бие зэрэгэл баг биш баха. Ер нь нэг тийм өөрсдийнхөө нэр хүндтэй харьцуулаад хаар тийм хүн биш болохоор ингээд дээрлэгч чинь гэж хүмүүс одоо харсан. Тийм учраас бол одоо ихэнх хүмүүс Justin Baldoni-гийн талд байгаа. Тэгээд хүмүүс ярьж байгаа байхгүй юу. Тэгээ энэ хэрэг дээр үнэхээр одоо те шүүгч нь ингээд Justin Baldoni-гийн lawsuit-ыг dismiss хийгээд Blake Lively өөртөө ялцсан гэж бодож байгаа ч гэлээдээ бол те хүмүүс олон нийт бол ингээд Blake Lively ямар хүн бэ гэдгийг ингээд харчихсан байгаа учраас аль үшээ Blake Lively болон Ryan Reynolds хоёрын нэр хүнд нь ингээд навс унчихсан. Бид нэр бол ингээд энэ хүмүүсийг дахиж шүтэхгүй. Тэгэхээр одоо
хэдийгээр шүүхтэр ингээ ялт байгуулаагүй байсан ч гэсэндээ Justin Baldoni бол олон нийтийн хувьд бол ялт байгуулсан. Бид нар бол Justin Baldoni-гийн талд байна гэж хүмүүс үздэг байгаа. За тэгээ дараагийн мэдээлэл болохоор Justin Bieber, Hailey Bieber хоёрын тухай мэдээллүүд байна. За тэгээд угаасаа энэ хоёрыг ярихгүй weekly recap гэж байдаггүй шүү дээ тий. Тэгэхээр одоо ярих гэж байна. За Justin Bieber өөрөө үед үнэхээр ингээд crash out хийж байгаа тий. Instagram дээр янз бүрийн сонин юмнууд постлол ер нь л айгу жоохон юугүй байгаа. Тэгээд үнэхээр би одоо бол бүр ингээд бараг Justin Bieber-ыг өрөвдөж байгаа байхгүй юу. Тэгэд ээж нь за эхнэр нь одоо харж халамжилтгүй маа гэхэдтэй ээж нь хаана байна л гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээ Justin Bieber ч өөрөө ээжтэй шүү дээ. Ээж нь одоо амьд байгаа шүү дээ. Аавтай ч хүн. Тэ аав нь ч гэсэн байгаа хэдийгээр ээж аав хоёрын салчсан ч гэсэндээ хоёр одоо эцэг их нь хоёулаа амьд байгаа ээжиж хүүхдтэй ягаад анхаарлаа хандуулад тэ ингээд болоо нэдрээгээд тэ янз бүрийн өөрт нь хэрэгтэй тусламжийг өгөхгүй байгаа юм болоо гэдэг нь аюу сонирхолтой тэ. Үнэхээр бараг л cry for help байгаа юм чинь тэр постигуудыг нь Instagram-ийн story-ыг харахаар бүр үнэхээр зүрх шимширдэг. Би бүр сүултээ харахаас ургуу урдаг болсон бүр ингээ өрөвдөд байгаа юм чи. Яг нэг Britney Spears ямар байдаг вэ тэ ингээд өөрийнхөө Instagram дээр гарч ирэл сонсон юм хийдэг штэ. Тэрнтэй адилхан одоо яг team юмд хийгээд байгаа. Ер нь тий айгүйх team crash out хийсэн зүйлүүдийг ойрд ингээд хийж байгаа. Тэгэд нэг айгүйх ингээ яриа болсон нь болохоор ингээд өөрөө нэг team leggings өмссөн байхгүй. Тэгээ leggings-ыг бол ер нь бол зөвхөн эмэгтэй хүмүүс л өмсдөг штэ тий. Тэгж жагаад ингээд нэг амар тод өнгийн цэнхэр өнгө байлоо. Би одоо яг санахгүй цэнхэр өнгө юм байсан баха амар team би ерсэн leggings өмсөнгүүдээ ингээд зураг мураг авахулчихсан. Тэнгүүд хүмүүс ингээд үгүй чи Hailey Bieber-ийн тэ эхнэрийнхээ leggings-ыг өмссөн юм уу? Надад хайлаач энэ гэсэн нэг тиймэрхүү одоо комментууд харагдчихсан. Тэгээ тэрийгээр нь хүмүүс айгуу хэрэг энэ Justin Bieber чи яаж хаавэ тэ эхнэр мэгнэрийнхээ тэрхүү өмсцөө одоо ингээд зураг авахлаа сууж байгаа юм ингээд social айгуу их ярьсан. Тэнгүүдээ бас нэг одоо bathroom selfie байсан. Одоо нойлын өрөөнд ороод ингээд толин зураг авахулчихсан заяа. Тэр нь ингээд бас ингээд гаргаж байгаа pose mose-нууд нь ингэж ингэсэн заяа. Айгуу тийм сонин pose-нууд байсан юм аа. Айгуу бас жоохон эвгүй тийм pose mose авчихсан. Тэгээ хүмүүс тэрэн дээр нь бас хүүе Justin Bieber чи яаж хаавэ бүр арай л дэмжиж шүү гэж тэ хүмүүс айгууг санааг зовоосон. За тэгээ тэр зургнуудаас нь болоод яг тэр авсан pose интернээс нь болоод хүмүүс энэ Justin Bieber яг үнэхээр нуугдмал гей хүн тэгээ одоо closet-ын дотроо байгаа гэж яриад байгаа байхгүй юу. Яг бол өөрөө ижил хүстэн. Тэгээд тэрийг нуугаад гаргаж ирч чаддаггүй. Тэгээ одоо энэ зургнуудаар та нар харах юм бол яг угаасаа гейгээд харагдчих ингээд байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс нэг тийм бичлэгийг гаргаж ирсэн заяа. Яг энэ жил юм шиг үлээ саяхан заяа. Ингээд нэг найзууд энтертэйгээ ингээд гараад ирж байгаа байхгүй юу. Нэг ивент ч юм уу нэг газраас гараад ирж байгаа. Тэгээд уул нь Hailey Bieber байгаа байхгүй. Тэгсэн чинь Hailey Bieber ингээд зүгээр урталт нь гараад ингээ ганцаараа алхаад гараад ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь артал нь ингээ Justin Bieber нэг эрэгтэй найзтайгаа гарч ирж байгаа. Тэнгүүд тэр эрэгтэй найзынхаа бүр ингээ бэлхүүсээр нь тавьчихсан заяа. Ер нь эрэгтэй хүмүүс тэгэл найз мэдзийнхаа тэ эрэгтэй найз мэдзийнхаа бэлхүүсээр нь тэврээд би л тохиоллыг харж байгаагүй. Тэнгүүд яг ингээ бэлхүүсээр нь ингээ тавьчихсан. Яг нэг хайртай хүнээтэй ингээ тэврээ гараад ирж байгаа юм шиг тийм яг хосуудл хийдэг үйлдэлтэй тийм байдлаар ингээ гарч ирсэн. Тэгсэн чинь эхнэр нь Hailey Bieber болохоор зүгээр урталт ингээ ганцаараа алхаж байгаа байхгүй юу. Тэнгүү хүмүүс угаасаа харалта Justin бол угаасаа гей. Тэгээ тэрийгээ илэрхийлж чаддгүй ингээ closet одоо шүүгэн дотор ингээ нуугдсан байгаад байдаг. Тэгээ тэрнээсээ болоод ингээ өөрөө иймэрхүү зүйлүүд ингээ хийгээд ингээ crash out хийгээд байгаа юм ач гэдэг юм аа. Тэгээ тиймэрхүү зүйлүүдийг айгүй хүмүүс ярьж байгаа. Тэгээ бас нэг бичлэг гаргаж ирж байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээ бас нэг ивент дээр байгаа юм байна л дээ. Тэгээд Hailey ингээ суучсан Justin ингээ зогсож байгаа байхгүй. Тэгээ Hailey Justin руу хараад ингээ үнсгээд ингээ уруулаа ингээ цоруулгаж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээ Justin Bieber ингээ харангуудаа шууд ингээ уруул руу нь харсан. Тэгснээ ингээ шууд ингээ юм хийхгүй ингээ буцаа харчиж байгаа байхгүй. Эхнэр нь те ингэж яхад те хүмүүс ингээ яриад аахгүй. Justin бол ингээ сайн мэдж байгаа хүмүүс ер нь гадуур энэ хоёрын тухай юу гэж ярьдаг вэ те. Яста Justin ихнэртэй хайргүй юм байна. Ихнэртэй амар муухай ханддаг энэ төр гэл те. Тим яриа байгаа гэдэг мэдсээр ээжиж олон нийтийн ивент дээр байгаа гэдэг бас мэдсээр ээж штэ ингээ хүмүүс харж байгаа шүү. Ойр хавьд ингээ зураг аваад ээж байгаа хүмүүс байгаа шүү. Харж байгаа хүмүүс байгаа шүү гэдэг мэдсээр ээж ихнэр нь ингээд байж хаад очиод үнсчихэд яхав те гэд хүмүүс бас тэрэн дээр айгуух ингээ юм ярьж байгаа. За тэгээ түүнээс гадна бас нэг story хийсэн байсан байхгүй. Тэрэн дээр болохоор ингээд ChatGPT-гээс нэг юм асууж байгаа байхгүй. Юугаа асуучихсан байсан бэ гэхээр ч те oh does ketamine suppress your emotions гэсэн байлоо нэг тиймэрхүү одоо story байсан. Ketamine гэдэг чинь нэг төрлийн нэг мансруулах байц штэ бас хүчтэй төрлийн мансруулах байц гэсэн чинь одоо энэ ketamine одоо хэрэглээд ахаар emotionтэй сэтгэл хөдлөлийг чинь ингээд дарчдгөө нам хийждэггүй гэсэн байдалтай тийм юм асуучихсан байсан. Тэнгүүд хүмүүс яагаад энийг ChatGPT-гээс асуугаад байгаа юм бол өөрөө яг ketamine хэрэглээд байгаа юм биш үү гэж тийм юм
хүмүүс ингээд speculate хийхэд хүргэсэн байгаа. За бас нэг story хийчихсэн байсан. Тэгээд тэр нь айгүйх яриа болсон юу вэ гэхээр I will never be like you. You have nothing that I want. Your face in life looks undesirable гэж бичсэн байсан заяа. Тэр нь болохоор би бол хизээч чам шиг байхгүй. Хизээч чам шиг болохгүй. Чамаас надад хүсэх юу ч чамд байхгүй. Тэгээд чиний царай болон амьдрал чинь зүгээр л амар тийм undesirable хүсэж ахаар тийм амьдрал царай бол биш байна гэсэн утгатай тийм зүйлийг бичсэн байсан. Тэгээ хинд зориулж хэлж байгаа юм бол бүүмэд. Тэгээ энийг хүмүүс болохоор баг Benny Blanco-д хандаж хэлсэн байх гэж бодоод байгаа байхгүй юу? Benny Blanco хүмүүс амар царай мараагаар ингэж дарамжилдаг штэ тий. Тэгэнгүүт хүмүүс баг Benny Blanco-д хандаж хэлээд би чамтай чам шиг байхыг хийж хүсэхгүй чи өөрийнхөө царайг харалтаа маралтаа гэсэн тий. Тийм одоо зүйлийг бичиж ингэж бодсон. За тэгээ бас нэг айгуух яриа болсон зүйл нь юу гэх юм бол Selena Gomez өөрийнхөө Instagram дээр нэг тийм зураг тавьчихсан мэс ахгүй нэг фотолог өмссөн маа. Тэнгүүтээ юугээ бичсэн байлаа тэр фотолог нь ингээд You're my cherry гэж бичсэн байсан баха заяа. Чи бол миний cherry гэдэг интор гэх тийм бичгтэй. Тэгээ тийм инторны зурагтай байлаа. Нэг тийм фотолог байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр постыг нь хийсний дараах нь заяа. Яг тэр өдөр нь юм уу? Тэрний дараах нь өдөр ч юм уу те. Justin Bieber өөрөө нэг цай ууж байгаа аяганд ингээд юм ууж байгаа нэг тийм селфигээ тавьсан мэсахгүй. Тэгсэн чинь тэр аягыг нь харангуй аяган дээр нь cherry гэж бичсэн байхгүй интор гэд. Тэгээ бас яг тэр Selena Gomez-ийн фотологтой адилхан нэг тийм фонт энтертэй заяа. Ер нь аягүй тустай харагдчихсан. Cherry гэдэг үг нь. Тэнгүүд баг Selena Gomez You're my cherry тэ чи бол миний интор гэж бичсэн байгаа фотологыг нь харчингуудаа тэрэнд зориулаад тэ баг Selena Gomez-ийн интор болох гэж байгаа юм шиг cherry гэ өөрийгөө хэлж байгаа юм шиг тийм аяг маягтай зургаа авахулчих чээ гэж хүмүүс бодсон байгаа. За Hailey Bieber ч гэсэндээ бас нэг саяхан пост хийсэн нь бас нэлээд яриа болсон байгаа. Нэг өөрийнхөө зүгээр ингээд далайн ирэг мэрэг дээр байгаа амар тийм бикини интертэй зураг мурга одоо тавьчихсан байсан хгүй янз бүрийн өөр зургууд тавьчихсан байсан. За тэгэнгүүтээ тэрэн дээрээ ямар caption өгчихсэн байсан бэ гэхээр lemon drop martinis and therapy all summer long гэж бичсэн байсан хгүй. Lemon drop martini болон сэтгэл зүйн зөвлөгөөтэй therapy гол ингээд энэ зуны туршид хийлгэнэ гэсэн утгатай тийм ингээ бичсэн байгаа хгүй юу. Тэрний дараах нь заяа caption-а өөрчлөнгүүтээ тэр therapy гэдэг үг арилгацсан байгаа хгүй. Тэгвэл зүгээр л lemon drop martinis all summer long гэж бичсэн байсан. Хүмүүс тэр therapy гэдэг үгээ арилгачингууд нь ярьж эхэлсэн заяа. Яагаад тэр therapy гэдэг үгээ албаар ингээд арилгачих юм болоо те. Угаасаа ингээ хүмүүс баригдахгүйгээ тэгчихэж байгаа юм шүү. Энэ Hailey Bieber, Justin Bieber хоёр ч ингээл marriage problemтэй гэх хүмүүс гадуур яриаддаг шүү дээ. Ингээл янз бүрийн тийм гэр бүлийн одоо асуудалтай, тэг гэрлэлтийн асуудалтай баг сал дээр тулах гэж байгаа энэ төр гэл тэгэж яриад байгаа болохоор тэр нь баг үний юм шүү. Тэгээ тэрнээсээ болоод ингээд зуны туршид өстой амар тийм trauma авчихсан. Тэгээ гэр бүлийн асуудалтай байгаа болохоор тэрэн дээрээ ингээд одоо therapy авж байгаа. Тэгээ зуны турш авах гэж байгаа. Тэгэнгүүтээ би өстой өөрийгөө хүмүүст бариад өгчлөө гэх тэрийг мэдэнгүүтээ therapy гэдэг устгацсан юм шиг байна. Тэнгүүдээ зүгээр ингээд lemon drop martinis all summer long гэд болгочихсон юм байна гэж хүмүүс бодож байгаа. Тэгээ одоо зөвхөн энэ постнаас нь болоод тэгээ хүмүүс энэ хоёрын marriage problemтэй гэдэг нь бол үнэхээр үний юм байна гэж бодсон байгаа. За тэгээ үүнээс гадна яг дөнгөж өчтөрхөн Father's Day болоод өнгөрсөн Америкт Аудын баяр гэж хүмүүс тэмдэглэдэг. Тэгсэн чинь яг тэр үед юм байна л да. Ингээд Justin-ийн гадуураа явж агаад папараццийнхантай тааралдаад эдэр айгүй папараццийнхан л өөрөнгө дагаа явуулсан байл та. Папараццийн хүмүүст амар ингээ уурлаад crash out хийж байгаа тийм бичлэг одоо айгүй viral болоо явж байгаа. Яг ингээл уурлал тэр хүмүүсээр хашгичаал те. I'm a father. I'm a husband. I'm a human being. Why are you doing this? Гэл амар уурлал зөө. Би бол аав хүн, эцэг хүн, би бол нөхөр хүн. Би бол зүгээр энгийн хүн төрлөختний зүгээр ингээ хүн те. Тэг яагаад та нар энийг ойлгохгүй байгаа юм бэ? Яагаад намайг хүн гэж хүлээж авахгүй байгаа юм бэ? Why are you doing this? Яагаад намайг ингэж дагаж яваад байгаа юм бэ гэл амар уурлал те. Тэр папарацци хүн л айгүй ингэж ууралж орилж байгаа юм те. Намаа зүгээр ингээ бичэн дээр явж байгаа, далайн ирэг дээр явж байгаа. Яагаад намайг дагаа яваад байгаа юм бэ энэ төр гэл те. Тим зүйлийг ярьж байгаа тэр бичлэг одоо ингээд айгүйх viral болоод явж байгаа. I'm a dad, I'm a husband. You're not getting it. It's not clocking to you. It's not clocking to you that I'm standing on business, is it? We're on the sidewalk, Joe. I don't give a if you're on the sidewalk. I'm a human being. You're standing around my car. At the beach. You know what I'm saying? You don't think I'm a real guy, do you? You're gonna take this video out of context. You're gonna say I'm mad. I don't know who the paying you to provoke me, but I'm not the one. Okay? Stop provoking me. I'm a real dad, a real husband, a real man. All right, so don't do this to me. Okay? All right, cool. I'm not to be with. I don't know who's paying you to with me or provoke me, but I'm not the one.
Тэгээд папараццагийн хүн Happy Father's Day Justin гэлээс ахгүй аудын баярын минь хүргэе Justin гэлсэн чи тэрэнд нь хүртэл уурлаа заяа. Don't say Happy Father's Day to me. Надад тэгэж минь хүргэх шаардлагагүй гэл ингээл уурлал хонж байгаа хгүй. Тэгэл ерөнд айгүй амар ууртай байсан. Happy Father's Day, Justin. Don't say Happy Father's Day to me because I don't know you. I don't know you. I don't know you. You don't go to people you don't know and say out of nowhere with a camera on their face. You don't. You don't. No, you don't. Би бол ингээ папараццаанд айгүй дургу. Ялангуяа нөгөө Britney Spears-ийн нөгөө нэг папараццын тухай ингээд судалсаасаа хойш бол бүр амар дургу болсон. Айгүй ингээ хүмүүсийн тэ хидээгээр тэр хүмүүс чинь ингээ олонний танил хүмүүс celebrity одууд л байгаа л да тий. Тэг угаасаа ингээд хүмүүс ингээ өөрсдөө 50 байлгана гэж бол байхгүй. Ингээ гадуур явж байгаа ч гэсэндээ хүмүүс заа ингээ зургийг навдган маркет ингээ хоорондоо шинэлээ. Oh my god хинэ тэрэ гэл 50 байлахгүй нь ойлгомжтой тий. Тимч байлаа гэхэд арай л дэндүүд энэ папараццаанд бүр ингээ хаагаа байгаа газрыг нь олж мэдчихээ албаар ингээд дахад явна гэдэг чинь бол хэцүү л хэлэх үү тий. Та нар ингээ зөв өөрснөө бодоод үзтээ. Таныг нэг хүн хит хэсэг хүмүүс тий. Зураг камер барьчаал ингээл хаа байгаа газар шиг ингээл тагаа яваад ахаар ятаргатай л байна үстэ тий. Тэгээд угаасаа би папараццахан дургуй болохоор ингээд Justin Bieber-ыг бол ойлгосон. Ууралж байгаа нь бол өөрт нь ятаргатай байгаа л ууралсан байлгүй дээ тий. За Justin Haley хоёрын тухай бол иймэрхүү зүйлүүд болсон байна. Хамгийн сүүлийн мэдээлэл энэ бол маш тийм харамсалтай мэдээлэл аа манайха. Emily Kaiser гэх та нар TikToker influencer эмэгтэйг мэдхүү. Америкийн инфлюенсер байгаа. TikTok дээр одоо 4 сая дагагчтай. Тэгэд Emily Kaiser-ийн ер нь хийдэг контент нь юу гэдэг юм бол ер нь л өөрийнхөө амьдралыг харуулдаг. Тэгээ нэг Get Ready with Me гэх нэг тиймэрхүү зүйлүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү бичлэгүүдийг хийдэг. Тэгээ өөрийнх нь хамгийн анх гарч ирсэн бичлэгүүд нь болохоор ингээ morning routine, my morning routine as a new mom гэсэн тиймэрхүү бичлэгүүдийг хийдэг бас ингээл өглөө ингээл хэрхэн босч байгаа гэл тэгээ бүх ингээл өглөө хийдэг үйл явдал мавдлаа ингээ харуулдаг. Тэгээд айгүй алдартай болжсэн байхгүй. Яг 2021 оны сүүлээр алдартай болжсэн шиг санагдаад байна. Тэгээ одоо бүр ингээд амар ингээ алдартай босроод 4 сая фолловерстай болчихсон. Тэгээд энэ эмэгтэй чинь яг нэг өөрийнх нь контент хийж эхэлсэн үе нь болохоор ингээд дөнгөж өөрийнхөө эхний хүүхдийг төрүүлчгээд тэр нэг Trig гээд хүү байсан байхгүй. Тэр хүүгээ төрүүлчгээд тэр хүүхд нь ингээ жоохон байхад бүр ялах байхад нь ингээд контент хийж эхэлсэн. Тэгээд хүмүүс агиух тэгж ярьдаг бас байхгүй. Би ингээд хүүгээ төрүүлснээсээ хойш ингээд postpartum depressionтэй болчихсон. Төрсний дараах тийм сэтгэл гутралтай болчихсон. Тэгээд тэр гутралаа даван тулахын тулд ингээд контент дээр хийж байгаа гэл тэгж их айгүй ярьдаг гэсэн байхгүй. Тэгээд өөрийнхөө амьдралыг ингээ шинэ ээжийн одоо рутин дээр харуулж байгаа юм чи хүүхд мөхтэй ч гэсэндээ ингээ харуулдаг байхгүй. За тэгээд би тэр эмэгтэйг айгүй нэлээд үздэг байсан. Тэгчээд ягаад ч миний for you page дээр нэг гарч ирэхэд бэлдсэн байхгүй. Тэгээд би баг марцсан байсан чинь сая нэг сарын өмнөөс эхлүүлэл амар их гараад ирсэн байхгүй. Тэгээд би бүр хүүе би Emily Kaiser-ыг бүр марцсан байж тэгээд яасан чинь сайн талаараа гарч ирээгүй заяа манайха. Oh my god хөрхэн амтан нөгөө Trig гэд хүн нас урчсан байгаа байхгүй. Ослоор бассейнд өөрснөө хаусныхаа гадаана outdoor бассейнтэй, пултэй тэрэнд нь ингээд жоохон хүн унаад нас урчсан байгаа байхгүй. Үнэхээр харамсалтай. Тэгээ би бүр айгүй удаан үзээгүй байсан чинь Emily Alujana ингээд 2 дахь хүүхэд мөрттэй болчихсон байлээ. Саяхан нэг бараг 4-5 сарын өмнө ингээд хүүхдэд төрүүлсэн гэж аахгүй 2 дахь хүүхдэд төрүүлсэн. Тэгэд Trig гэдэг тэр ихнийх нь хүүн болохоор 3 настай баг 4 нас хүрчихсэн байлээ. 4 төрсөдөр нь хизээсэн гэлээ баг энэ сард байх шүү. 7 сард ч гэлөө 4 нас хүрчихсэн. Тийм байж ахтаа ингээд бассейнд унаад нас урчихсан байхгүй. Тэг үнэхээр харамсалтай зүйл. Тэг бүр тэрүүгээр амар юм ярагдаад тэгээ анх ингээ би харахтаа болохоор би баг итгээгүй байхгүй. Хүмүүс өөр нэг юм пост явж байсан. Энэ цагдаагийн мэдээлэл дээр гарч байгаа байшингийн артлын хаалга бол яг нөгөө нэг Emily Kaiser-ийн байшингийн хаалгатай амар адилхан харагдчихээн. Тэгэхээр энэ одоо Emily Kaiser байхаа гэх хүмүүс айгүй хэрцсэн байхгүй. Тэгээд би за үгүй л үдэ гэж бодсон ч үнэхээр яг Emily Kaiser байсан юм байна лээ. Тэгээд цагдаагийн газраас мэдээлж байгаа нь болохоор 5 сарын 27 оны өдөр одоо ийм жоохон ялах хүүхэд бассейн дотор ингээд unconsciousтэй ингээд ухаалтчихсан байдалтай ингээд байна гэдэг тийм дуудлага авсан гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд яваад очсон. Тэгээд тэр хүүхэд нь бол тухайн үед бол бүр ингээд ухаан санаагүй байсан. Одоо яг ухаалтчихсан байсан. Гэхдээ бас амьсгаатай байсан юм байна лээ. Тийм болохоор ингээд emergency room руу авч чад сэхэ одоо оруулахтай тэр тас руу авч чад бараг 6 өдөр бүхэл бүтэн 6 өдөр ингээд амьд байсан гэж байгаа байхгүй. Ингээд тэмцээд эмчнэр ингээд аврах гад хичээгээд тэгээ 6 хоног сэхэнд байсны эцэст ингээд нас урсан байлээ. За тэгээд хүмүүс
ингээд интернет дээр хүмүүс ч нугасаа те ийм юмыг олж мэдхдээ амар сайн штэ бүр ухаж төгөөсөр байгаа дэр цагдаагийнх нь report те 911-ийн report нэрийг олж авч мэдээж хүмүүс болдог. Тэгэл бүр ингээд ухаж төгнөөд олж мэдээд үнэхээр яг Emily Kaiser-ийн гэрд цагдаа дуудагдсан байна. Одоо тэр имлэгрөө авч явсан хүүхэд нь яг Trig гэдэг энэ жоохон яг Emily Kaiser-ийн хүү байсан байна гэдэг хүмүүс олоод мэдчихсэн байхгүй. Тэгээд олж мэдэнгүүтээ ингээд TikTok дээр ингээд тараачихсан. Emily Kaiser-ийн 3 настай хүү Trig нас баржээ. Пулт нас баржээ гэд. Тэгээд үнээс болоод амар их яриа болсон. Бүр баг хүн болгоно ингээд нэг пост ингээд явуулахад Emily Kaiser гэж гарч ирэдсэн заяа. Тэг хүмүүс айгүй их ингээд энэ Emily Kaiser гэдэг нэмэгтэй ингээд одоо blame хийж эхэлсэн. Тэг хүмүүс ярьж байгаа байхгүй юу. Үзэгчд нь дандаа хилдэг байсан Emily Kaiser-т тэ ингээд байшиндаа нүүж орж ирээд ийм пул мүлтэй болсныхан дараа Emily ингээд тэ басааныхаа гадуур тийм pool gate хийгээрээ. Тим safety gate гэдэг штэ. Тим gate заавал хийлгээрээ одоо чи ингээд тодлор хүүхдтэй боллоо те ингээд хөлд орчихсон хүүхдтэй боллоо. Тийм болохоор угаасаа ер нь бассейнтэй хүмүүс бол те жоохон хүүхдтэй айлууд бол заавалчгүй ингээд тим gateтэй safety gateтэй байх ёстой. Хүүхдүүд нь шууд тэнд унчихгүй тулд те. Тэгээд үзэгчд нь ингээд хараад хилдэг байсан юм л да фэнүүд нь чи юунда бассейнда гейт хийлгээгүй штэ хийлгээч гэл айгүй их ярьдаг байсан юм байна лээ. Айгүй хүмүүс тэгж хэлжсэн гинэ. Тэгсэн чинь би бол энийг бол яг өнөө үгүйг мэдэхгүй заяа. Ягаад бол би саяны 2-3 жилээ үзээгүйгээ тэгсэн штэ Emily Kaiser гэсэн чинь хүмүүс хэлээд ахгүй. Хэлээд хахад наад Emily Kaiser чинь одоо би тэр safety gate хийлгэмээргүй байна. Ягаад гэвэл айгүй тийм anesthetic. It's not aesthetic гэж хэлдэг байсан гэж байгаа ахгүй. Тийм aesthetic-тэй харагддаггүй айгүй тийм одоо муухай харагддаг. Тэгээ манай vibe and design таарахгүй байгаа болохоор би ингээд safety gate хийлгэмээргүй байна гэж үзэгчтэй хэлдэг гэдэг байгаа хгүй. Гэтэ би тэрийг нь бол үнэхээр search хийгээд олох гэсэн боловч яг тийм үнэхээр юм ярьсан бичлэг байсан юм уугүй юу гэж тэгээ хайсан боловч тийм бичлэг гарч ирээгүй, олоогүй, мэдгүй эсвэл лайв дээр хэлчихсэн ч юм уу эсвэл одоо комент дээр хүнд хариулж бичсэн юм уу мэдгүй заа ямар ч тийм юм би олж хараагүй. Тэнгүүд хүмүүс айгүй хүмүүс тэгж яриад байгаа хгүй. Үгүй наад Emily чинь өөрөө тэгж хэлдэг байсан юм амар тийм aesthetic биш болохоор ингээд safety gate хийлгүүлдэг гэд. Тэнгүүд хүмүүс амар тийм хүүхдээрээ мөнгө олдог те хүүхдийгээ ингээд интернет дээр өөрсдийнх нь консентгүйгээр зөвшөөрлгүйгээр ингээд нүр царайг харуулж тэрүүгээрээ айгүйх ингээд followersтай болоод амар хэмжээний мөнгө олдог байж хүүхдүүдэд хамгаалаад ингээд гейт хэлгүүлчихгүй тэнгүүтээ үзэгчдтэй хандаад тэ өөстө aesthetic биш болохоор хэлэгдэггүй явж исэн. Тэг үнэхээр л амар хариуцлагагүй ээж байгаа хгүй. Тэгэхээр энэ хүүхдийнх нь амь насыг энэ ээж аваас нь асуух хэрэгтэй гэл амар хүмүүс тэгэж blame хийж ярьжсэн заяа. Зарим хүмүүс болохоор хүүе жоохон хүүхдээ алдчихсан те ингээд ээжийг ингэж blame хийгээд хатаа явахтаа өөрийгөө одоостай үзэн ядаал те өөрөөсөө буруу хайгаа сууж байгаа штэ. Тэгж яхад ингээд үзэгчд нь гарч ирээд интернет дээр ингээд хаамаагүй юм яриад энэ нэмэгтэйг ингээд доош нь хийгээд буруутгаад ах ямар хэрэгтэй юм бэ гэж те тийм хүмүүс бас байсан. Гэтэл ер нь бол айгүй хүмүүс ингээд энэ сошиал медиа дээр ярьжсэн заяа. Тэг хүмүүс бол зарим нь бол те зүгээр энэ нэмэгтийн тухай ярихаа болол доо те бүр үнэхээр хөрхийн амьд амар завж байгаа байлгууд те эцэг эхийн хамгийн амар зовлон бол үр хүүхдээ алдах те гашуудах боломжийг нь олгол да тэгэнгүүт сошиалаар ингээд сайнаар ч муугаар ч ингээд яриад яваад ах юм те өөрт нь хэцүү л байгаа байлгууд гэл амар хэрэгдэжсэн заяа манайхаа. Тэгсэн чинь энэ нэмэгтэйгийн одоо нэг энэ сошиал медиа дээр одоо TikTok дээр контент хийдэг иймэрхүү инфлюенсерүүд чи ер нь өөрснөө ингээд нэг хэсгэрээ hangout хийдэг штэ тий. Тэгээ энэ эмэгтэйгийн одоо hangout хийдэг бас амар дотных нь найз нь болохоор Avery Woods гэдэг бас TikToker influencer эмэгтэй байгаа. За тэгсэн чинь Avery Woods ч гэсэндээ бүр ингээ ямар ч контент хийхгүй байж байгаа. За яг тэр тухайн үеэс хойш л ингээл контент хийхгүй байж байгаа. Бараг сарын туршихаа контент хийхгүй, ерөөс юм постлохгүй байж байгаад тэгээд гарч ирсэн байхгүй юу. За тэгээ эхнийхэн гарч ирсэн пост нь болохоор зүгээр чив чимээгүй ямар ч тийм voice over юу ч байхгүй зүгээр доороо caption дээрээ надтай хамт ингээ нүрээ будах одоо тий миний нүрийг будцгаа гэсэн зүгээр тийм caption тий. Тэгээ зүгээр ингээ камерныхаа урталт ингээ нүрээ будж байгаа тийм бичлэг байсан. Арталтаа тийм уянгын дуу тийм ком дуу тавьчихсан заяа. Тэгээ харсан чинь ингээ яг юм зүйлт зүйсэн байхгүй 2 3 зүйл давхарлаа зүүчихсэн байсан. Тэгээ нэг зүйлт нь болохоор яг ийм нэг л нэг иймэрхүү заяа. Ийм бөөрөнхий тэнгуэтэй тэрэн дээрээ Trig гэдэг нэг хүүхдийнх нь тэр Emily Kaiser-ийн хүүгийнх нь нэрийг биччихсэн байгаа байхгүй. Тэнгүүдэд арталт нь бас нэг юм зүйлт байгаа байхгүй. Тэрэнд нь болохоор юм далавчны сахиусан тэнгэрний далавчны одоо тийм зүйлт зүүчихсэн байсан. Тэнгүүд хүмүүс угаасаа ойлгомжтой үнэхээр Trig нас орсон. Тэгээд найздаа зориулаад Trig зориулаад ингээд honor хийгээд ийм зүйлт зүүж байгаа юм байна гэл тэгэл хүмүүс Avery Woods Chiefs айгу sweet юм аа ийм сайн найз гэж байх гэж те одоо Trig зориулаад ийм зүйлт зүгээд энэ төр гэл тэгсэн.
Тэгж ярьжсэн хүмүүс байсан. А зарим хүмүүс болохоор хүүе болооч энэ Avery Woods чинь худлагаасаа энэ attention-ыг өөр дөрөө болгох гээд тэ Emily Kaiser-ийн хүүхэд нь баг өөрийнх нь хүүхэд нь тэгсэн юм шиг ингээд одоо албаар ингээ хүмүүсийн анхаарлыг татах гад амар тийм зүйлтийг албаар ингээ хүмүүсийн нүдний өмнө харууллаа те trick гэдэг ийм зүйлт мүл зүгээд тахтай хата гэдэг Avery Woods-ыг бас тэг шүмжилжсэн хүмүүс байсан. За түүний дараа бас нэг 2 3 постнууд хийсэн байхгүй. Тэрэн дээрээ бас ингээ зүйлтээ харуулчихсан байсан. Нэг нь болохоор нөхөртөөгөө ингээд айн баяраа тэмдэглээд ингээ хоолн дороо явж байгаа одоо тийм бичлэг байсан. Тэрэн дээр нь бас яг зүйлт ингээ тод гарцсан байдаг байхгүй юу? Trick гэд. Бас нэг пост хийсэн нь болохоор ингээд үсээ анзлуулад үсээ бодуулаад тэрэн дээр нь бас дахиад зүйлт нь харагдаж байгаа. За тэгсэн чинь тун удалгүй хэдхэн хоногийн дараа тэр 3 видеогоо гуруулангийн ингээд устгахчихсан байсан. Тэнгүүд хүмүүс Emily нэг юм хэлсэн байхаа те яг тэр зүйлтнийхэн тал дээр тийм болохоор ингээд устгахчихсан байх гэж бодсон. Тэгээд удалгүй дахиад гараад ирсэн бичлэгүүдээ хийж гэлсэн. Гэхдээ тэр үедээ бол ерөөсөө зүйлтээ харуулахгүй. Ямар ч тэр зүйлтээ бүр тайлаад авчихсан байсан. Тэгэхээр хүмүүс угаасаа ойлгомжтой Emily яг өөрт нь хэлсэн байхаа те наад зүйлтээ авч гэж юм уу те тийм хэлсэн байх гэж бодоод байгаа. За түүнээс гадна Ken гэд бас нэг одоо эмэгтэй аахгүй инфлюенсер бас л яг TikToker яг л эднэртэй адилхан төрлийн контент хийдэг аахгүй яг л ингээл day in the life энэ гэсэн тиймэрхүү бичлэгнүүд хийдэг бас л ингээл хүүхэд мөхттэй тийм эмэгтэй байгаа. Тэгсэн чинь энэ эмэгтэй ингээд энэ Avery Woods гэдэг эмэгтэйгээс өмнө зав нэг 27 хоногийн өмнө ч юм уу те энэ зүйл босны дараа одоо энэ trick нас орсны дараа 2-7 хоногийн дараа ингээд буцаж хурж ирээд өөрийнхөө одоо TikTok дээр юм постнууд хийжсэн байхгүй. Тэнгүүд хүмүүс тэр эмэгтэйг амар үзий ядаж гисэн заяа. Хүүе найзаа чинь хүүхэд ингээд нас орчоод хахадтай ингээд YouTube юм шиг TikTok дээр постнууд хийгээ явж байхдаа яахавтай энэ төр гэж заяа. Тэгээ бас ингээд хүмүүсийн ярьж байгаагаар болохоор Avery Woods, Emily Kaiser хоёулаа яг энэ Ken гэдэг эмэгтэйг одоо пост хийгээд ихснийхэн дараад нь TikTok дээр болон Instagram дээр unfollow хийчихсэн мэн гэж ярьсан заяа. Тэнгүүд хүмүүс угаасаа аргагүй штэ те өөрийнх нь хүүхэд нь асарчаад тахт найз нь юу ч лого юм шиг ингээд пост хийгээ явж байгаа болохоор тэрэнд нь дургуцаад ингээд те жинхэнэ найз биш юм байсан байна гэдгийг нь мэдээд ингээд unfollow хийчихэж байгаа энэ гэл амар хэм ярьсан заяа. Зарим хүмүүс болохоор юу гэсэн үг юм бэ те энэ хүн чинь одоо өөр ажил байхгүй те яг өөрийнх нь ажил нь бол content creator те энэ social-аар мөнгө одоо олж иддэг хүн чинь те гэр бүлээ тэжээдэг хүн чинь яахын те өөрийнх нь найз нь одоо ингээд найзынх нь хүүхэд нас орлаа гэд бүхэл бүтэн 2-7 хоног ажиллаа хийхгүй дугаа байлаа штэ. Тэгээд яахын Emily Kaiser-ыг ингээд ажиллаа хийж эхлэх хүртэл нь ингээд бас дугаа яагаад ингээд өөрийнхөө мөнгийг олохгүй ажиллаа хийхгүй байх хэвээр юм. Юу яриад байгаа ингээд хүмүүс бас дургуутж байгаа хүмүүс бас байсан. Зүгээр ажиллаа хийх нь зөвөө гэж бодож байгаа хүмүүс бас байсан. Тэгээ ийм зөндөө юм болсон заяа. За тэгээ сүүлд бас нэг мэдээлэл гарч ирсэн болохоор Emily Kaiser болон Emily Kaiser-ийн нөхөр нь одоо сенс тгүүлүүдийг одоо social media платформуудыг болон одоо телевиз мэлүүдийг ингээд шүүхэд өгөх гэж байгаа гэдгсэн заяа. Яагаад вэ гэхээр одоо өөрийнх нь хүүхдийн талаарх одоо үхлийн талаарх мэдээллийг өөрийнх нь зөвшөөрлгүйгээр ингэж гаргаж ирж олонд одоо тавьсан. Тэгээ олон нийтэд хүргэсэн. Тэрнээс болоод ингээд хүмүүс өөрт нь ингээд grief хийх, гашуудах боломжийг олгохгүй байна. Ингээд social media орох болгоомж хүүхдийнх нь одоо үхлийн тухай ярьж юм. Тэгээд зарим хүмүүс бүр ингээд цагдаагийн нэг одоо Америкийн цагдаа нар чинь нэг body cam-тэй явж идэг штэ. Монголын цагдаа нар тийм үгүй би мэдэхгүй. Тийм болохоор би Америкийн цагдаа нарыг хэлчлээ. Америкийн цагдаа нар дандаа нэг тийм body cam-тэй явж идэг. Тэгээд одоо дуудлага хүлээж аваад очсон тохиолдолд яг тэр үед нь юу болж ингээд тэр body cam дээр хураагдаж байгаа штэ. Тэгсэн чинь зарим хүмүүс бүр интернет дээр тэр цагдаагийн body cam footage-ыг авахгүй ч хүсэлт гаргасан мэн гэж байгаа байхгүй. Тэрийг одоо release хийгээч гэгээд. Ер нь бол яг тийм тохиолдолд зүйлүүд бол норм л байдаг л да. Ингээд тийм цагдаагийн body cam footage-нуудыг бол одоо аваад ингээд цацах тохиолдол бол ер нь бол норм л ахгүй зүгээр зүйл. Тэгсэн чинь зарим хүмүүс бүр тэрийг ингээд request хийсэн мэн гэж аахгүй ингээд social дээр цацаад өгөөч гэж request хийсэн. Тэгээ тэр мөрнээс нь болоод тэ ингээд Emily Kaiser гэр бүлийнх нь юм сенс тгүүлийг цагдаагийн газар мазрыг одоо ингээд шүүхтэх гэж байгаа гэсэн. Тэнгүүд хүмүүс ёо энэ хардаа энэ эмэгтэйд бүр хүүхдэн чухал биш мөнгө л чухал гэдэг одоо харагдаад байгаа зү тэ. Угаасаа өөрөө инфлюенсер хүн олны нүдний өмнө байдаг хүн байж иж өөрийнх нь хүүхдийн талаар хүмүүс ярих нь бол тодорхой л байсан. Тэгээ хүүхэд нь амьд байх үедээ бүр нялх хаас нахуулаад тэр хүүхдийнхаа өдөр тутмын амьдралд харуулад тэр хүүхдийнхаа зөвшөөрлгүйгээр тэгээ угаасаа хүүхд зөвшөөрлөг өгнө гэж байхгүй штэ. Хүүхдийнхаа зөвшөөрлгүйгээр ингээд өдөр тутмын амьдралыг харуулдаг байсан байж иж одоо хүүхдтэйг нас барчингууд манай гэр бүлд privacy хэрэгтэй байна те.
ингээд яадаг чинь удлагаасаа ингээд мөнгө л авах гэсэн бас нэг зорилго байгаа үстэй гэл те. Энэ хүүхдийнхээ өвхлийг баг мөнгө болгоод энэ цагдаагийн газар мазар сонин сэтгүүлээс баг бас л хэдэн сая доллар ингээд нэхэмжлэх байлгүй гэл. Хүмүүс тим юм бас айгүй их ярьж байгаа. За ер нь нэг иймэрхүү зүйл басан байна. Тэгээд үнэхээр бол угаасаа харамсалтай те. Энтэй энэ нэмэгтэй энэ одоо зүйлээс хойш ерөөсөө юу яахгүй пост хийхгүй байгаа. Тэгээд хүмүүс баг эргэж ирэхгүй байхаа гэж бодож байгаа. Яаж эргэж ирэх юм бэ? Тийм биз дээ. Хүүхэд нас орчод хахад чинь за ийм харамсалтай зүйл болжээ. Тэгээ манайхаа тэгээд бас хүүхдүүдтэйгээ боломжтой байгаарай. Тэгээ манай монголчууд 100 болонгууд ингээд аял зугаалгаар явдаг те. Тэгээд жоохон хүүхдүүдээ хараанаас гаргаарай те. Ингээд гол дээр зугаалга энэ төр хийгээ явж байхдаа ээж аваараа ингээд ууж идээд хүүхдүүдээ ингээд орхичдаг штэ те. Ингээд хаахрамжгүй. Тэгээд 1 секундэд болох үйл явдал штэ. 1 секунд л ингээ хүүхдээ хараагүй тохиолдолд хүүхд чинь хөл алдаал живцэн байхад те ийм харамсалтай юм болох шүү. Тэгэхээр битгий манайхаа маш сайн. Тэгээ аял зугаалгаар явахдаа хүүхдүүдтэй анхаарал халамжтай яваарэ гэж би зөвлөмөр байна. За манайхаа маш их олон хувуудыг та нартай өнөөдөр ярьж өглөө. Weekly recap удаан хийгээгүй учраас айгүй их ховыг ярьж өглөө. За нэгтгэж жагаад. За ингээ та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За ингээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. Нэрээ би одоо TikTok дээр илүү идэвхтэй байхаар шийдсэн. Тэгэхээр та бүхэн маань TikTok дээр бас намайг follow хийгээрэй. Энд оруулчихад TikTok-ны маань нэр энд байна. За ингээд дараагийнхаа хов болгонгаараа цоор хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.